За шинэ өдрийн мэнд хүргэе. Үнэхээр бүх зүйл Бурханд алдарн байг. Үнэхээр Бурхан ажилласаар байна. Бурхан бүр хүчтэйгээр ажилласаар байна. Тэгээд хамгийн эхлээд Бурханы заасан газар байхад, Бурханы зөвхтийн газар байхад тэр өөрийгөө илчилсээр байна. Тэр өөрийнхөө үгийн хүчийг нь мэдүүлж байна. Үнэхээр Бурханд алдарн байгвэ гэж эхлэхийг хүслээ. За Ром 5:9-дэр тийм дидүгэ түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. Учир нь хэрэг бид дайснууд байхдаа хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол тэр тусмаа бид түүний аймаар аврагдах болно. Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг түүгээр бид идүүгээ эвлэрлийг авав. Амен гэж байгаа. За тэгээд би бас дахиад Ром 6-гийн 4-өөс уншия. Тиймд эцгийн алдраар Христ үхэхстээс амьлуулагдсны адил бид мөн шин амийн дотор явахын тулд үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан юм аа. Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж бас түүний амьлалттай ч холбогдох болно. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боолчлуулахгүй нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэгэ. Учир нь үхсэн нэг нь нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэг бид Христтэй хамт үхсэн бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдгийг бид итгэдэг. Христ үхэхстээс амьлуулагдсан тул дахин хизээч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид түүнийг захирахгүй. Учир нь түүний үхсэн үхлийн хувьд тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин түүний амьдрдаг амьдралын хувьд тэр Бурханд амьдрдаг. Түүнчлэн тэр та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооцоо. Амен. Гэт энэ зүйл бид үнэхээр Христ одоо Бурханы баруун гар талд байгаа. Тэр баруун гар талд байгаа гэдг нь тэр бүр ялаад бүх зүйлийг ялаад бүр ялагчийн байр суурин дээр тэр одоо Бурханы баруун гар талд зогсож байгаа. Тэгээд би ер нь бол яг тэрэлжийн одоо сургалтаас одоо миний тээж авчирсан одоо хамгийн чухал зүйл бол юу байсан бэ гэхээр одоо Бурханы оршихуйг яг гэртээ Бурханы амар тайванг, Бурханы оршихуйг, Бурханы зөвхт байдлыг, Бурханы баяр хөөргийг яг гэртээ яг тэр чигээр нь байлгахыг би яг ингэж зүрхэндээ хүлээж аваад би яг миний тээж ирсэн зүйл бол за би энийг л тээж авчиръя. Би яг энэ зүйлийг би гэртээ бүр нутаглуулъя гэж авчирсан. Тэгээд би одоо 2 сар гарны өмнөөс би бас ажилттай болсон. Тэгээд ажил дээр маань бас яг тэр зүйлээ ч гэсэндээ ажил дээрээ бас авчрах ёстой гэдгийг би бас сүнс дотроо ингээд бүр ухамсарлаад бас өөрөө би миний одоо жишээлбэл би яг яриа л та. Манай ингээд яг ажил дээр ингээд яг нийгэм лүү гарахад бол хүний ингээд яг нүдээр ингээд харгангуут ингээд заримдаа ингээд болохгүй бүтэхгүй зүйлсүүд үнэхээр байсан. Тэгвэл би
яг одоо миний хандлага бол яг өөрчлөгдсөн. Яагаад өөрчлөгдсөн бэ гэвэл Есүс Христ яг ялагчийн байр суурин дээр гарч ирсэн. Тэгээд би яг ингээд залбираад ингээд түүний оршууд ингээд яг залбирж ирсэн чинь яг Есүс Христ яг би сувдаа пастор ингээд номлол дээр хэлж ирсэн чинь тэр хизээч үүргэлдэггүй, тэр хизээч унтдаггүй, бидний төлөө ингээд цаг үргэлжид ингээд зуучлан залбирсаар байдаг гэдгийг би яг сүнс дотор харсан байхгүй. Тэр зүйлийг ингээ харахад би ямар бүр ингээд тэр хүч нь мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээд Христ ямар ч үүргэлэхгүй яг биднийг ариун сүнсний хүч дотор бүр эцгийн өмнө байр суурин дээр биднийг ингээд нөгөө нэг одоо ингээд бид нар чи одоо Христэд итгээд одоо ингээд дахин амьлуулагдаад ингээд өөрсдийнхөө ингээд зүвтийн байр суурин дээр ингээд гараад ингээд зогсож явахад бид нар ингээд чадахгүй мэдэхгүй эсвэл болоогүй тийм үеуд бол бид нар тохиолцоор байх юм байна. Гэхдээ бид нарыг яадаг вэ гэхээр Христ биднийг яг өөртөөгөө адилхан ялагчийн байр суурин дээр гарах хүртэл бидний өмнөөс зуучлан залбирд юм байна. Тэр зуучлан залбирж байгаа тэр залбирлын хүчийг мэдхэд би өөрийгөө хизээж буруутгахгүй болчихж байгаа байхгүй. Би болоогүй юм байна гэж хизээж бодгоо үлчиж байгаа. Нэгт тэр хоёрт болохоор яадаг вэ гэхээр бид нар өөрсдөө энэ зүвтийн байр суурин дээр зогсоод яг энэ Бурхны заасан газар яг байж хат бидний аманд хүч өгөгдөж байгаа. Яг энэ хүчээрээ бид нэр өөрийнхөө гэр орондоо ажлынхаа албан байгууллагынхаа ажилчдынхаа төлөө одоо хамаатан садан дотроо бид нар яг тэр байрлал дээр зогсоод хүчтэй тэр үгсүүдийг тунхаглаад тэр хүмүүсүүдийг би зүгээр ингээ барих тэр хүмүүсүүдийн одоо Христ яг биднийг яг тэр байр суурин дээр нь бариад өдөр болгон ямар ч үүргэлэхгүйгээр 100% зуучлан залбирж байгаатай адилхан бидний ажил энэ дэлхий дээр юу хийх вэ гэхээр бид нар яг л ойр тойрныхоо тэр хүмүүсүүдийн төлөө бид нар зуучлан залбирдаг, үргэлж тэдний төлөө бүр зүрхмэн тэр хайр инэрлэр дүүрэн яг тийм зүвтийн байрал дээр зогссон хിവэрэ яг тэр хүмүүсүүдийн төлөө яг байр суурин дээр гаргаж ирэх тэр байрлал дээр залбирж явах, зуучлах ёстой байна гэдгийг харсан. Энэ бол бүр яг энэ зүйлийг ингээд үнэхээр энэ зүйлс маань ганцхан би энэ зүйлийг бүрэлдүүлээгүй. Манай сүнсний эцгүүд маань байна. Сүнсний ахан дүүс маань байна. Хамт алхаж байгаа яг бурхантай хамт алхаж байгаа яг тэр сүнс дотор алхаж байгаа тэр хөвгүүд охтуудтай хамт байхад энэ зүйлсүүд маань тэгээ бас миний доошоогоо сүнсний хүүхдүүд байна. Энэ бүх зүйлсүүд чинь ингэж бүрэлдэжж бид нарыг энэ зүйлс рүү урагшлахад энэ илчлэлтийг авахд бас үнэхээр төхөн болд юм байна гэдгийг хараад бурханд алдарн байгээ гэж би Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Амен. Тэгэхээр бид нэр одоо ингээд надад ингээд нэг юм дутаадсэн байхгүй. Тэгэхэд одоо бол хүнийг чүүхгүй, өөрийгөө чүүхгүй тэр байр суурин дээр гараад ирж байгаа. Тэгээд энэ оюун санаа сэтгэлгээ чи ингээ өөрчлөгдчихлээр угаасаа бодиттой тэр хүмүүсүүдтэй тулалддаггүй юм байна угаасаа. Яг ингээд янз бүрийн ингээ бодит юм болоод ирэнгүүт би шууд зогсоод байрал дээр зогсоод миний нөхөр ийм байх болно, миний хүүхдүүд ийм байх болно, миний ажлын газрынхан ийм байх болно. Тэднэр дээр бурхны хайр инэрл, бурхны аврал үнэхээр ирэх болно гэдгийг тунхагладаг. Би тэр зуучлан гуйгч нь миний ажил юм байна гэдгийг би харлаа. Тэгээ бурханд бүх алдарн байгвэ. Энэ бурхны оршихуйд үнэхээр гайхалтай энэ зүйлс бурхны оршихуйд ороход хүний оюун санаа болон сэтгэлгээнүүд өөрчлөгддөг юм байна гэдгийг би үнэхээр харсандаа талархаж байна. Тэгээд
би бас нэг манай гэрт одоо нэг юу тэрэлжин сургалтын дараа манайх нэг загастай болсон гэсэн штэ. Тэр загаснууд маань сая төрсөн. Нэг загас нь төрөөд тэгээд би тэндээс юу олж харсан бэ гэхээр одоо ингээд манай нөгөө загасны ус ингээд зүгээр ингээд сольсон уснаас одоо ингээд яг ингээд өөрийнх нь орчин бий болсон ус хоёрыг харьцуулахад шал өөр. Одоо тэнд ингээд тэр усны одоо усыг харахад ингээд бүр өөрийнхөө орчныг бүрдүүлээд бүр тувын тунгалах болсон. Одоо нөгөө нэг зүгээр ингээд нөгөө бид нар ингээд ус хийгээд сольж байгаа штэ загасныга. Тэрнээс тэр нь яг ингээд харахад тунгалаг. Тэгвэл одоо байгаа уснаас тунгалаг. Одоо байгаа нь тунгалаг. Бүр тэрнээсээ тунгалаг. Тэгээ байжгаад манай тэр нэг ийм жижигхэн загас ингээл жирэмсэн байгаа гэсэн. Тэгээ байжсэн чи бүр тэр гайхалтай ингээл за одоо энэ төрхөндөө гэл манай би тэрэн дээр нэг анхаарлаа тавихгүй манай нөхөр айгу анхаарлаа тавьж байгаа. Энэ одоо яг төрхөндөө инхэндээ гэл яриад идэвс. Тэгэл бижсэн чи манай нөхөр яасан бэ гэсэн чи яг энэ яг төрхөн болчих. Энэ яг ингээд нэг юм юу болчих. Тэгээд барины усан шилэнд ус хийгээд нөгөө загсаж хийсэн чинь шууд бүт гэж зүрчтэй. Бүр гайхаад. Тэгээд тэр загснаас бүр 15 ширхэг одоо нэг төрсга жарахаанууд гарч байгаа байхгүй ингээ бүр ингээд яг төрөөл ингээл өөртөө ингээл явчихна амар гүр. Тэгээ яаж төрж байгааг нь би бүр анх удаа тэгж харсан. Тэгээ би бүр ингээд харахад биднэрт одоо нөрөө бүх зүйл өгөгдчихжээ. Бурхан эцэг биднэртэй үнэхээр бид нар бурхан эцэгтэй хамт бурхан эцэг биднэртэй хамт энэ бид нар ингээд явж хахад тэр зүгээр эзэн зүгээр тэр яа хизээ төрөх үү яах вэ бүгдийг мэдж байгаа байхгүй. Тэгэхэд л тэндээс бүр 15 ширхэг үр жимс гарч штэ. Тэгээ би тэрийг харахтаа бүр ямар гайхалтай юм бэ. Бид нар зүгээр одоо тэгсэн штэ Майкл пастор та нар хүлээлт чинь хүлээсээр байгаад тэр хүлээлт чинь хүчийг авдаг юмаа гэсэн. Яг тэр загас яг ингээл жирэмсэн байсан. Бид нар ч гэсэндээ одоо яг энэ яг байрал дээр үргэлжлүүлсэн хിവэрээ яг бурхантай хамт алхсан хിവэрээ түүнлэн улам ойртсон түүний үг рүү улам ойртсон хിവэрээ ингээл явж хахад эзэн аваад биднээс цаг нь болоход яг ингээл төрдөм бэ гэдгийг харахтаа үнэхээр гайхалтай байлаа. Тэгэхээр бид нэр хамгийн гол нь одоо сүүлийн үед сүүлийн одоо сүнслэг зүйлс дээр ямар зүйл миний хувьд мэдэгдэж байгаа вэ гэхээр бурхан эцэг өөрийнхөө үгийн хүчийг биднэрт мэдүүлээд байгаа. Тэр үгийн хүч нь биднэрт мэдэгдэжж бид нэр эрх мэдэлтэйгээр тэр хүчтэй нь бид нэр ярихад тэнд юмс болно шүү дээ. Тэгэхээр энэ үгийн хүч гэдэг чинь яагаад үгийн хүч байд юм бэ? Түүний оршихуйд түүнтэй хамт байхад үгийнх нь хүч нь биднэрт мэдэгдэх байхгүй юу? Түүнд зай гаргаж өгдөг, ариун сүнсэнд зай гаргаж өгдөг. Тэгээд бүр улам ингээ миний ингээ зүрх сэтгэл бурхан эцэгтэй байх тэр Христийн тэр агуу ажлуудыг хийсэн тэр бүх зүйлд нь бүр итгэх. Яагаад гэвэл бид нэр тэр нүглийн хүчийг үнэхээр ялцсан байхгүй юу? Тэр үнэхээр ялагчийн байр суурин дээр гараад ирсэн. Тэр үнэхээр ялагчийн байр сууринаас бид нарыг өдөр болгон бид нарыг яг ялуулахын тулд өдөр болгон бидний өмнөөс зуучлан гуйдаг тэр гайхалтай зүйлсүүд тэр зүйлс нь мэдхэд үнэхээр сэтгэл үнэхээр нөгөө хүн чинь нөгөө нэг сүнс дотор түүний хүчийг мэдээд ирэхээр ингээд эрх чөлөө рүү ингээ ороод ингээ амар тайван ирээд баяр хөөр ирээд тэг би хамгийн гол нь миний одоо цор ганц одоо харж байгаа зүйл яг энэ байрал дээрээ энэ зүвтийн зам дээрээс хизээж хаашаач хазаахгүй зөвхөн яг энийг Христийн нүрийг харсан хിവэрээ Бурхны нүрийг эрэлхийлсэн хിവэрээ ариун сүнстэй хамт ариун сүнсэнд улам зай гаргаж өөрөө өөртөө үхдэг тэр байрал дээр л би байх юмсан гэж л миний одоо хамгийн хүсэж байгаа зүйл бол энэ л байна. Тэгээд
үнэхээр гайхалтай. Үнэхээр сэтгэлгээ яг Бурхны оршихуйд хуучин юмс үнэхээр үхээд цоошин шин талах мэт цоошин зүйл болж байгаагийн төлөө үнэхээр Бурханд алдрыг өргөж байна. Энэ зүйлс ч гэсэндээ одоо манай хотын сүмийн итгэгч нэг бүр дээр очих болно. Итгэгч нэг бүр дээр үнэхээр тунхаглагдаж үнэхээр яг тийм байх болно. Яагаад гэвэл Христ Бурхан ажилласаар байна. Тэр биднийг зөвтгсөн. Тэр биднийг зөвтгсөн юм чи хэн буруутгах юм бэ? Хэн биднийг Христийн хайраас биднийг салгах юм бэ? Хинч чадахгүй байхгүй. Тийм учраас бид нар энэ Христийн хайр дотор, Христийн зөвтгөл дотор зөвтгөгдсөн энэ байрал дээр л бид нар байхад бид нар үнэхээр хувь тавилангаа гүйцэлдүүлэх болно. Үнэхээр замаа дуусгах болно. Сайн тэмцлэр тэмцэх болно. гэж Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Тэгээ бид нар бэлэн байх хэрэгтэй байна. Бэлэн байхын тулд одоо би бас нэг юу уншия. Матай 25-ын 1-ээс 13. Мөн Тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг ухтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Тэдний 5 нь мунхаг, 5 нь ухаалаг болоо. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж унтаж эхлэв. Гэтэл шүн дөлөөр хашгирах дуун гарч хараач хүргэн байна. Түүнийг ухтаж авцгаа гэлээ. Нөгөө огт бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалаг огтод бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бүххэн гэсэнд ухаалгууд нь бидэнд ч та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаач руу очиж тос худалдаж аав гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хурмын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь бусад охтон чирж эзэн бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй гэж байна. Тэгэхээр бид нар бэлэн байх хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар үнэхээр одоо өөрсдийнхөө зүрх сэтгэлийг бид нар ямар ч юугүйгээр мэдхгүйгээр заримдаа бас ийм буруу яриа ярьцдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар үнэхээр зүрх сэтгэлээ цэвэр байлгахаж Бурхан бол зүрхийг хардаг. Тэгэхээр цэвэр зүрхийг хардаг. Тэгэхээр бид нар өөрөө тэр буруутай гэж мдээгүй байлаа ч гэсэндээ бид нар бас бохирдсон ч байж магадгүй. Тэгэхээр бид нар үнэхээр түүний өмнө зөвхт цэвэр зүрхийг гуйж түүний өмнө үнэхээр цэвэршүүлээч гэдгийг юугаад гуйгаад бид нар Бурхны оршихуйд Бурхны ариунаас ариун газар руу ороод түүний ялагчийн байр суурин дээр гараад тэгээд бид нар урагшлаад бэлэн байя. Би Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Босъё бүгдөө. За сайн байцгаана. Йоо ямар гайхалтай магтаал вэ? Бурхны магтаамхэр баяр хөөртэй. Бидний зүрх сэтгэл үргэлж баяр хөөр төрдөг. Ягдвал цорын ганц магтах зохистой нэгэн бол Бурхан байхгүй юу?
бидний үн цэнтэй тооцдог, бидний үнэхээр баяр хөөртэйгээр магтах тэр зүйл чинь бидний бурхан байхгүй юу? Ямар нэгэн өөр зүйл магтаад байгаа юм шиг байна. Тэгвэл бурхан биднийг аль хизээний бүр загламаа дээр цоорлогдоод бидний бүр чөлөөлөөд биднийг идгээгээд бидний бурханы хүүхэд болгоод тэгээ сайн магтаж байгаад бурхан би та нарын дотор амийг өгсөн штэ. Би та нарын дотор хүчийг өгсөн штэ. Юу вэ? Та нарын дотор ам явж байгаа байхгүй гэж байна. Та нарын дотор бүр хөдөлгөгч ам. Аах маар бид нар нэг чимээгүй цом гэдэг ном авсан штэ бүгдээрээ. Аавг нь дахиж аваарай. Тэрэн дээр маар ариун сүнсээр жирсэн болдсон штэ. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу гэвэл Йосефтэй сүү тавьсны дараа сүү тавгаас өмнө эсвэл үерхэж байгаа ч юм уу эсвэл танилцж байгаад жирсэн болов харин сүү тавьсныхан дараа ариун сүнсээр үртэй болсон. Тэгээ бодвол маар тухайн үед бодохдоо айгүй бүх юмаа эрсдэлд оруулж лээсэн баг. Яа гэвэл хэрвээ тэрийг жирсэн болчих юм бол Йосефийн хүүхэд биш гэдгийг мэдэх юм бол тэр алуулах байхгүй. Тэр бүх юмаа бурханд өгч байгаа. Бүх ам одоо өөртөө байдаг бүх л зүйлсээ өгөөд. Тэгээ одоо энэ нүгээр юу хэлж байгаа юм бол бурхан би чинь дотор амийг өгсөн шүү дээ. Одоо чи юу гэж харж байгаа? Тэр амаар одоо тэгвэл чи өөрөөгөө миний өмнө авчиж ирж гин үү? Өөрөөгөө бүх зүйлсээ үүсгэж гин эсвэл ямар нэг юмд өөр нэг зүйлд найдлага өгөөч юм уу те? Зүхтаагаад ч юм уу эсвэл за бурхан тантай ер нь уулзахгүй. Уулзвал та яг өөрлөгөө ойртуулах гэдэг. Шийдвэр гаргуулах гэдэг. Яг л бурханы сүнс одоо чуулган дээр аягүй хүчтэй ажиллаж байгаа. Өдөр бүр унтж байгаад ч тэр биднийг алхаж байхад, ажиллаа хийж байхад, машинаа барьж байхад хаасаагүй ажилласаар байгаа. Гэхдээ энэ газар бүр илүү хүчтэйгээр бидний дотор босголт хийгдэж байгаа. Яг л бурханы хүүхдүүд босч ирж байна. Бурханы хүүхдүүд үнэхээр бурханаа алдаршуулж байна. Өөр хин алдаршуулах юм? Өөр алдаршуулах хүн байхгүй шүү дээ. Яа тэгвэл бурхан таны дотор ажиллаа хийсэн бол харин та тэрийг одоо гарч тунгалах байхгүй юу? Газар дэлхий дээр тунгалах ёстой. Өөрийнхөө гэр бүл дээр тунгалах ёстой. Таны хариуцлага байна. Үнэхээр бурхан яг тийм гайхалтай үеийг босгож ирж байгаа. Юу гэвэл босгоод ирсэн. Тэгэд үнэхээр бид нар нийгмийн салбар бүрт ажиллаж байгаа. Тэг бурханы хүүхдүүд гарч ирж байгаа. Бурхан талдрыг өргөж байгаа. Бурхан магтаалыг өргөж байна. Юу салбар нэг бүр дээр гарч ирж байна. Гэтэ хамгийн түрүүнд бурхан юу вэ? Чи над руу ир. Надтай хамт бай. Надаас хүчийг ав. Эхлээд заавал тэр салбар малбар гэд яах биш ээ. Тэрэн дээр чи аяндаа ч амжилт олно. Тэр чин зүгээр л энгийн зүйл. Юу вэ? Ром 8:19 дээр учир нь бүтээлийн тесэнг ядаж хүлээдэг нь бурхны хөвгүүдийг ишлэгдэх юм а гэж аахгүй. Таны ишлэгдэхийг, таны гарч ирэхийг, таны үгээ хэлхийг хүлээж байгаа байхгүй юу? Та одоо босч ирээд өөр дөр хэлэлттэй. Би бол бурхны үгэд тийм ээ. Өөр юу байгаа? Одоо надаа одоо ганц гоё цоллуулах ч юм уу те. Эсвэл менежер ч юм уу эсвэл нэг юм захирлаа гэхээс илүү бурхны хүүхэд гэдэг тэр нэр бол бүр айгүй үнцэнтэй. Нандинж явах, бидний хайрлагдах, энэ дэлхий дээр бидний тунгалах ганц зүйл байхгүй. Юу л хүн нэг нандин зүйлээ барихаар яадаг үлээ. За жишээл таны гарт нэг хагарах нандин зүйл өгчлөө. Та яаж замаар явах вэ? Хааш яваал ингээл аст явж байгаа л унгаагаад хаалчихгүй сте. Бидний алхаа бүр шал өөр болж эхэлнэ. Цэгцтэй. Хоёр тишээ найхсан биш. Яг шулуун. Тэр зүйл дээр анхаарал тавиад тэр зүйл маань яаж ийн одоо хагарчих үедээ, унчих үедээ ингээл нандинж явдсан штэ. Тэгвэл бурхан бидний дотор өөрийн сүнсээ, өөрийн хүүхэд болгосон байна. Тэгвэл тэр зүйлийг бид нар одоо нандинаад, хайрлаад түүний бүр тэрээд, түүнтэй хамт, түүний зам дээр Есүс би бол зам үнэ аймаг мөн гэсэн. Зам дээр алхаж ивэл та амьтаа үнэтэй хамт алхаж байгаа. Тэгээ тэр зүйлээс та хаашаа ч хацахгүйгээр яг тэр зүйлийг чиглэлсээр явах бурхан хүсэж байна. Өнгөрсөн 7 хоногт тунгасан шүү дээ бид нар юу гэвэл бид нар бол бурханы хүүхдүүд бидэнд ямар ч асуудал байхгүй. Бид нар бүх асуудлаа өгсөн. Тэгээ юу асуудлуудаа зурлах, юу өнөөдөр хэлэхдээ бол бүр гайхалтай. Бурхан өөрийн хүүхдүүдэд байршуулж гин гэж аахгүй.
Нэг үл тэдний сэтгэхүй оюун бодол дээр тунх хийгдсэний дараа би өөрийгөө хүмүүсийг байршуулж байна. Байршуулна гэдэг нь яа гэм бол байршуулна гэхээр одоо яах юм бол юу гэвэл өнгөрсөн 7 хоногт манай охин одоо бэлтгэл бүлэг сурдаг. Онлайнаар хичээл нь явдаг. Өнгөрсөн 7 хоног ганц явсан байгаа. Тэгээ би 5 настай хүмүүсийг онлайн хичээл хийхэд нь би гайхажсэн. Сая тэр яаж яах бол босчгүйгээд одоо өстө нэр онлайн хичээл гэж ер нь хэцүү ахтай гэсэн чи юу вэ? 5 настай хүмүүс чинь баг биднээс илүү онлайн хичээл сууж штэ. Намайг шууд юуг нь компьютер нээж өглөө та яв. Гэл өөрөө бүх багштайгаа ойлголцол хичээлээ хийгээл хуулаад, будаал, бодоол, уншаал. Би бүр шок. Бидний доороос гарч ирж байгаа. Бид бурхан ерөөс ингэж л ажиллаж штэ. Онлайн хичээлгээд бидний хүүхдүүдийг дороотуулж байгаа юм биш. Тэр хүүхдүүд ализэнд бэлтгэгдсэн биш. Яаж сурахаж хүртэл мэддэг болсон биш. 5 настай хүүхэд онлайн хичээл суухдаа нэг ч хөдлөхгүйгээр багштайгаа яриад хичээлээ хийгээд даалгавраа аваад ингэ явж шин. Тэр юу бодлоо ёо. Гайхалтай бидний доод үе. Үнэхээр хүчрэг гарч ирж байна. Магадгүй нийгэм танаа залуучуудтай хариуцлагагүй найдваргүй ямар юм жинзи уу яадаг гэдэг үгүй шүү дээ. Бурхан бол шал өөрөөр харж байгаа. Бидний араас гарч ирж байгаа үнэхээр хүчрэг бүр гал цогтой хүмүүс гарч ирж байгаа, хүүхдүүд гарч ирж байгаа. Манай чуулганы өчтөр бас юу саксны тэмцээнд орсон байгаа. Мөн ахтаас баярлалаа. Чуулганы нэрийг гаргаад ингээд баг бүрдүүлээд оролцоод хотын сүм гэдэг чуулганы нэрийг гаргаад тэр хожхон чухал биш л дээ. Оролцоон чухал байхгүй. Тэр газар хотын сүм гэдэг нэрийг тунгалаа те. Хотын сүмийн чинь сакс тоглож чаддсан шүү дээ. Тэгвэл би сакс тоглож чадахгүй. Тэр очоогүй. Яг надад өөр хийх юм зүйл байсан. Тэгэхээр бидний тэр бүр гайхалтай зүйлсүүд ингээд бидний хараагүй болооч хийгцээр байна. Хийх хаасайгүй хийгцээр гол нь та нүдэнэ хар тунхаг л залбир түнтэй алах. Тэр зүйлсийг өөр дээрээ тунхал өөрлөө болго. Тэ? Тэгэхээр тунхал сүнслэг ертөнцид тунхал гэдэг байна шин. Гайхалтай зүйлсүүд болсоор байгаа. Тэгээд яг би эцгийн талаар ингээд хүүгийн талаар ярьж байхдаа хоёр хүүхдээр л их боддог л доо. Өнгөрсөн хоног ч гэсэн бодсоор л байлаа. Манай хүү бас яг хичээлээ хийхгүй байна гэл ээж нь надад ер нь нэмэн хэлнэ. Гэхдээ миний хараа бол өөр байхгүй юу гэл. Манай хүүхдийг бурхан яаж харсыг би харсан болохоор хин юу гэж хэлж ийсэн надад нэг тийм наалтга болцсон. Юу гэл. Үгүй шүү дээ. Миний хүүхд өөрчлөгдөн. Үгүй. Бурхан нэг хэлэхэд л тэр хүүхд яаж өөрчлөгдгийг чи харах болно. Тэ тэр хүүхд яаж босч ирэхийг чи харах болно. Тэр хүүхд яаж бурханы үгэн дээр босч ирэхийг чи харах болно. Тэр хүүхд яаж бурханыг алдаршуулахыг чи харах болно. Энийг харсан аав яг уу баяр хөөртэй болно сте. Бурхан бидэнд баяр хөөргийг өгсөн. Бидний баяр хөөр юу вэ? Бидний доороос гарч ирж байгаа хүүхдүүд хүчрэг болж гарч ирэх. Бидний аав ээж хүчрэг болж ирэх те. Бидэнтэй хамааралтай бүхэн бурханы эрх мэдэлд орж, түүний зэсгэлд орж хүчрэгээр зогсох нь бурханы хүсэл. Бурханы хараа, бурханы тэгэхээр хийж байгаа зүйлс байна. Тэгээд би өнөөдөр ярих зүйл бол хаадын дэд ном. Хаадын дэд. Нэгээс ахуулж ирнэ ярих байгаа. Тэнд үнэхээр гайхасаа зүйлс хийгдсэн. Тэнд хоёроос Илия Бурхны шийдвэрлэгч Илия доор бол бидний ярьдгаар бол түүний итгэлийн хүү Илиша хоёр үнэхээр алхаж байгаа. Юу гэвэл Илиша Бурхан руу очих нь тодорхой болоод явах гэж байгаа. Тэгээд Илишад хэлдэг байгаа. Чи намайг энд орхичих уу? Юу гэвэл би одоо цаашаа явах ажилтай байна. Тэ? Гэсэн чи Илиша юу гэвэл үгүй бид миний нүд таны хааж байсан ширтэх болно. Тантай хамт байх болно. Би танаас хаашаач холдохгүй. Энийг 3 таа хэлдэг байгаа. 3 удаа. Би танаас холдохгүй. Би тантай үргэлж хамт байна. Таны хаашаа явсаж би тантай хамт байх болно. Тэгээ цаашаа алхаж яхад иш үзүүлэгчийн өөр иш үзүүлэгч нар 50 хүмүүс ингээл ирээл ингээл хамт хардаг. Тэр хоёрын юу солигдож байгааг. Тэгээ Илия нөмөргөө аваад голыг цогтөг. Тэгээ цаашаа гардаг. Тэгээд Илишагаас юу гэж асуусан мөгөл чи надаас юу хүсэж байна?
Чи надад сая юу хүсэж байна? Гэсэн чинь Илиша тань дээр ажилладаг Бурхны таны сүнс надад 2 дахин илүү өгдөг болтугай. Тэр зүйл 2 дахин илүү өгдөг болтугай гэсэн. Тэгсэн чинь Илия юу гэсэнгүй л наа чи миний хийх зүйл биш байна. Тэгтээ чи намайг явахыг харах юм бол тэр зүйл чам дээр биелэх болно. Тэ? Тэгэхэд Илия ингээд хувь салхины дунд ингээд эзэн рүү явгаа түүний нөмрөг унаад Илиша хардаг байгаа. Тэгээ өөрийнхөө нөмрөгийг тайлаад Илиягийн нөмрөгийг нөмрөөд яг түүнтэй алхаж исэн шиг яг тэр голыг Илиягийн бурхан те гэд нэрийг хэлээд тунгалаад тэр голыг цохож яг л түүний итгэлийн эцэг дээр ч юм уу Илия дээр яаж ажиллаж исэн тэр сүнс тэр бурхан Илиша дээр яг адилхан ажилладаг. Гэхдээ тэр бол 2 дахин илүү хүчтэй ажилласан гэж боддог. Яг бол түүний залбирч исэн хүсэж исэн зүйл Илия дээр ажиллаж исэн сүнс над дээр 2 дахин илүү ажиллах болтугай. Тэгээд дараа нь юу болдог нь гайхалтай хал зүс зөндөл болдог. Гэхдээ энэ дээр миний нэг бодож исэн зүйл юу вэ? Бид нарт итгэлийн эцгүүд бас өгдөг. Бид нар Малайз, Jonathan David пастор, тэгэл Филипп пастор, Сувда пастор, Бачарал пастор гэж ярьдаг. Тэ? Энэ юу гэвэл бидний сүнслийн итгэлийн эцгүүд бидний өвгүүд. Тэгвэл тэр хүмүүс бидний өмнө зам гаталж, голыг гатлаад, голыг сэтлээд, юмсыг нураагаад тэгээд тэр зүйлээ өөрсдөө үгээ тунгалж ирсэн хоёг Бурхны үгийг миний хоош гарч ирэх тэр хүмүүс яг надтай адилхан миний замаар алхах болно. Гэхдээ 2 дахин илүү хүчээр тэр хүмүүс дээр ажиллаж исэн тэр сүнс одоо бид нар дээр 2 дахин илүүгээр ажиллах боломжтой байхгүй. Тэднээс илүүж байж магадгүй би мэдэхгүй. Яг сүнс бол хязгааргүй шүү дээ. Яаж ажиллах нь бид нар бол таашгүй, тооморчлшгүй. Тэгэхээр яг тэр Илия дээр ажиллаж исэн сүнс Илиша дээр ажиллаж исэн. Үүнтэй адилхан бидний итгэлийн эцгүүд өмнө алхаж исэн хүмүүсийн тэр алхаа яг одоо бидний дээр байгаа хгүй юу гэх яг тэр нөмөргүүд яг тэр хамгаалтууд тэр бүхэл зүйлс бидэнд өгөгдсөн байхгүй. Өв байхгүй юм чинь бид нар юу гэвэл бидрээс өгсөн Бурханаас өгсөн тий. Энэ хүмүүс магадгүй анх хотын чуулган 11 онд л эхэлжсэн гэсэн. Хэцүү байсан баг. Би бол одоо төсөөлөхгүй яг яаж эхэлжсэн яг тэрний хүмүүс дотор би мэдэхгүй шүү дээ заримдаа. Тэгтэр нь л бодоход магадгүй эхлээд удааг байх нам 12 онд ирэхэд л гаж чуулган тий гаж чуулган гэл манай найз нар хүртэл надад хэлжсэн. Чи яаж өглөөнд хотын сүмсэн чи хотын сүм чинь жоохон буруу юм шүү. Тэ? Тэр шахаа өөр юм яриад идэм байлээ шүү дээ. Угсаа өөр юм ярина шүү дээ. Бурхны хаанчлал ярьж байгаа юм чи өөр юм шүү дээ. Тэм шашинлыг янз бүрийн гажицсан юм ярихгүй шүү дээ. Яг л Бурхны үг ярьж байгаа юм чи Бурхны үг чи өөр л байна шүү дээ. Тэ? Тэгээ явсаар одоо 2025 он 2025 он гэдэг чинь 14 жил. Тэрнээс өмнө Филипп пастор хэдэн онд ирсэн бэ? Та би сайн мэдэхгүй байна. Тэрнээс өмнө Jonathan David пастор тэнд Малайзд хэдэн онд яг тэр үүдийг тунгалж ирсэн болоо. Тэгээ бид нар бодоод үзье л да. Энэ хүмүүсийн алхаж исэн алхаа хизээч Бурхан хоосон үлдэхгүй. Түүний дороос үгүүдийг босгож ирж байгаа. Түүний дороос үнэхээр хүчрэг өгөөд босч ирж байгаа. Тэгээ Монгол улсыг харж байна. Танай эцэг чинь миний өмнө ингэж алхаж исэн, миний өмнө ингэж залбирч исэн, би сонссон. Өнгөрсөн оног биелсэн шүү дээ. Би хүүхдийн гонлоо яаж тунгалдгүй. Яг түүнтэй адилхан манны Бурхан миний хүүхдээс тэгж уулзах болно. Тэгэхдээ тэр би чиний аав чинь Бурхан байна. Тэ танаа аав чинь чиний төлөө ингэж тунгалж залбирч байсан. Одоо энэ үг биелэх гээд ирж байна. Чи энэ үгийг биелэхтүүлэх болно. Тэгэл хүлээгээд аавн тэгэл цааш юмс үргэлжлэнэ. Үүнтэй адилхан одоо нэг үе явж байгаа нь юу вэ? Сүнслэг үгүүд босч ирж байна. Хаацаагүй. Хотын чуулган дотор гайхалтайгаар. Таач бас тэр нэг нь таныг бас нэг нь шилмэл сум. За шилмэл сум юм гэхээр би нэгсэн зөвхөн хүүхэд л хичээл та. Яг хүүхдүүд өчрэг байдаг. Сумнаас жил өчрэг байх гэж боддог.
Бурхны хүүхдүүд учраас, Бурхантай хамт алхдаг учраас, Бурхны амийг тээдэг учраас, тэр аим таны дотор ажилдаг учраас бид тэрхэг хүчрэг байхгүй. Тэрнээс би хүчрэг гэл ингээл гараад алах биш. Миний дотор ажилдаг тэр хүч, миний дотор ажилдаг тэр аим хүчтэй байхгүй. Тэгээд тэр бидийг хүчтэй болгож харагдуулдаг байхгүй. Хүн харахтаа чиний л өөр байна. Чиний дотор нэг юм байна гэж харах байхгүй. Яг тэгвэл таны амийг хараад шүү дээ. Та өгцөн юм шиг байхгүй. Та сүнс тэр амьтаа байхгүй. Тэр аим таны дотор бүрэлдсэн, таны дотор байгаа. Тэр аим таны дотороос байнга ирдэг. Чи бол амьд шүү дээ. Чи бол амьд орчих. Чи бол Бурхны хүүхэд. Юу бол миний сүнс Бурхны сүнстэй нийлээд намайг Бурхны хүүхэд гэж энэ газар тунгалдаг байхгүй. Тэр хүчээр бид цааш алхахдаг. Тэр хүчээр бид цааш үнэхээр олон зүйлсийг нураадаг. Олон зүйлсийг эзэлдэг. Тэгэхээр бид Бурхны хүүхэд. Гэхдээ бид бас итгэлийн хүүхдүүд. Бидний өмнө алхаж ирсэн эцгүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр эцгүүд биднийг яаж хамгаалдаг вэ? Одоо шил би охиноо яаж хамгаалдаг вэ? Би хүүгээ яаж хамгаалдаг вэ? Түүнд би хэр алдах хүсдэг шүү дээ. Магадгүй тэр буруу зүйл хийсэн ч байсан болно. Гэхдээ би тэр хинтэйш нийлж хамтарч муулахгүй шүү дээ. Зэмлэхээр бол би ганцаараа зэмлэнэ. Ганцаараа авчирч байгаа чи ийм буруу зүйл хийсэн байж тээ. Одоо энийга цас чи энэ дээр буруу байсан. Гэхдээ би энэ удаа чиний талд орсон. Яг тэгвэл чи миний хүүхд учраас би чамаа хамгаалсан, би чамтай хамт байсан. Ерөөсөө ингээл болоо. Таныг нийгмээр шүүлэх гэж, хин нэгнээр шүүлэх гэж бурхан дуудааг байхгүй. Тэгэхээр түрүү ярьсан шүү дээ. Илия, Илиша хоёр. Гэт нэг нь бурхан руу явж, нэг нь энэ газар дэлхий дээр түүний ажлыг үргэлжлүүлэхээр бурханаар сонгогдоод хийж байгаа ажлууд байхгүй. Үүнтэй адилхан итгэлийн эцгүүдээс өгсөн тэр өвөд одоо бид нар лөө шилжин аль хэзээ ороод ирсэн. Одоо тэрийг тунгалаад аав. Зогс, бат зогс. Хөлөө шүрмэс одоо юу байдیں۔ Тэр бат зогс. Тэгээд тэр зүйл дээр зогс. Тэгээд цааш үргэлжлүүл тэгээд аав. Яг л би танаа итгэлийн эцгүүд чи хилцсэн. Юу л айл хэдэн жилийн өмнө би Монголоор ийм ажлаа хийх болно. Болоо. Одоо тэр нь танд хэлж ирэлж шүү дээ. Би Монгол дээр ийм ажлаа хийх гэж төлөвлөгөө чи юм байна. Одоо чи ингэж ажил. Би чамны дотор ингэж ажиллана. Би чамтай ингэж хамт байна. Би чам хаашаа ч хөдлөхгүй. Яг л би чиний эцгүүдэд энийг амлалтсан. Эцэгтэй чи хамт байсан учраас чиний эцгүүд миний өмнө үнэхээр бурхныг хаан юуш тохиолдож байсан зөвхөн намаа ирэлхийлсэн учраас би чамтай хамт байгаамаа. Би чамаа сонгосон юм. Бурхан алдрыг өргөж байна. Нэг алах ташчаач. Тэгээд өглөө би бас бодож ирсэн. Хүүхдүүд эцэг дээр яаж очив юм болоо? Зарим хүүхдүүд яхаа мөнгө гуйх гэж очдөг баг. Зарим золонгоо ярих гэж очдөг баг. Зарим зүгээр л хоол идэх гэж очдөг баг. Яадгийг би мэдэхгүй те. Хүн болгон л нэг юм зоригтой эцэг рүү очдөг. Гэтэ эцгийнхээ зүрхийг харж яг түүний ямар байгаа, яг энэ цамшид ямар байгааг ойлгодог хүүхдүүд ер нь хэр олон бол. Одоо тэр зүйлийг бурх өсөж байгаа юм. Чи надаас юм гоох гэж биш. Чи яг миний зүрхийг ирлгээл. Чи яг надтай хамт бай. Би чам нууцаа хэлж байна. Тэ би чам тунгалах үгүй ч үгүй. Би чам халгаах ч үгүй. Би чам салбарыг чинь зүрхлө өгсөн шүү дээ. Одоо түүн дээр би яаж ажиллах чинь чам зааж үгүй. Би чамтай хамт би чам байршуулж байна. Би чамтай хамт байна. Танаа итгэлийн эцгүүдээр ажиллаж ирсэн чам дээр 2 дахин илүү ч өгөгдсөн байгаа. Тэр хүч чам дээр байгаа. Бурхан итгэлийн эцгүүд чинь байна. Есүсээс чинь та нарын төлөө залбирч байна. Өөр юу хэрэгтэй? Сүнслэг ертөнцид бол бид нар реализэн тасарсан шүү дээ. Юу вэ? Хүүхэд гэдэг дээр эрх мэдэл дээр очсон. Хүүхэд гэдэг бол гайхалтай эрх мэдэл واخгүй юу? Тэр бол бэлэг واخгүй. Бэлэг бурхнаас бид нар төгсөн бэлэг үнтэй адилхан бурхан биднээс бэлэг болоод энэ суулгаж байгаа واخгүй. Би чиний дотор байна. Би чамтай хамт байна. Би чамаа үргэлж дууддаг, чамаа үргэлж хамт байдаг хэлдэг шүү дээ. Илиягийн бурхан гэдэг шүү дээ. Юу бол Илия үнэхээр бурхны өмнө чих алхсан. Тэр бүхэг нь хин авч байгаа. Илиша авч байгаа байхгүй. Яг л Илиягийн хийдэг зүйлсийг гэхдээ илүүгээр бүр би бодохдоо сүнслэг ертөнцид бүр илүү хүчтэй тунгалсан баг гэж боддتي. Тэгээд
олон түүхүүд байна. Нэг түүх ярихаас өмнө би бас нэг зүйл ярьчих үгүй л. Элия Изабелээс цухтаагаад явдаг те. Гэхдээ Илиша тэр Изабелийг яаж алсан мэдгүй. Түүний итгэлийн эзэг нь яа энэ амар гайхалтай эсвэл түүний итгэлийн эзэг нь магадгүй айж цухтаагаад алж чадаагүй ш магадгүй. Гэхдээ түүнээс төрсэн үр нь түүнийг алсан байхгүй. Яг энэ яг Есүс Христийн дүр төрх байгаа үстэй. Тэ? Юу л Бурхан аль эзэний ялаад бид нар хүч өгсөн. Тэгээд Бурхан магадгүй хэлсэн баг. Загалмаа дээр 3 хоногийн дараа амьлаад за би чамд бол одоо томдно энэ дэлгэр хараад. Одоо миний хүүхдүүд чамаа ална. Миний хүүхдүүд чамаа гიშгэлнэ. Миний хүүхдүүд чиний толгой дээр чинь гიშгэлээд алах болно. Тэгээ энэ нэгэнд яаж бол би бол чамд томдож гин үү? Би бол чамтай ерөөсөө хайрцахгүй. Би чамтай ярихгүй. Чам надад ирж зүгээр ингэж шивэнч манд. Гэхдээ чиний үг бол надад бол зүгээр юу ч биш. Одоо миний хүүхдүүд чамаа алах гэж байна. Чи харж байна уу? Ямар хүүхдүүд босч ирж харж байна уу? Ямар гайхалтай итгэлийн тэ итгэл дотор алхдаг. Тэгэхээр итгэлийн эцгүүдээр бойтсон, түүний үгээр ундаалсан, түүний үгэн дээр хүчрэг болсон нэгнүүд яаж гарч бирч байгааг энэ төрөлхийн ертөнц харж байгаа байхгүй юу? Монгол улс харж байгаа байхгүй юу? Монгол улсын салбар бүр харж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодож ирсэн, төсөөлж ирсэн юм гэл. За ингээ ерөнхийлөгчийн туслах магадгүй манай чуулганаас төрөх юм болоо. Бурхан ажиллаа хийж явах юм. Бурхан яг одоо л гээд байгаа шүү дээ. Яг одоо л тэр зүйлийг нь яг одоо л гэсэн. Тэгвэл маргааш за бидэнд бол мөн ах бай. За мөн ахын нэг хүн танилцуулаа тэнд нэг энэ айгүй мондог хүн байна. Ажлыг айгүй сайн зохион байгуулдаг гэсэн. Бурханаар сонгогдсон. Тэр хүнийг дуудаад хажуудаа тавья. За мөн ахыг дуудаж ирлээ. Тэгээд тэнд юм сүрнэ. Яадгүй л Бурханы хүмүүс очиж штэ тэнд ингээд. Тэгээд тэр магадгүй ерөнхийлөгчийн сүнсийг өөрчлөх бах. Юу бол Бурхан хэлсэн учраас ингэж юмс хийгдэх гээд байна. Одоо та бэлэн үү? Таныг дуудахад одоо шил ерөнхийлөгчийн туслах ч юм уу эсвэл захирал ч юм уу бойлын зүгээр цэвэрлэгч байсан ч гэсэн тэр захиралд хүрэх тэр мэтэл нь байгаа хөөхгүй. Тэгэхээр та нар бэлэн үү одоо? Та нарын сэтгэлгээ бэлэн үү? Та нарын зүрх, та нар үнэхээр тэр зүйлсээ өгсөн үү? Миний өмнө юмаа тавьсан уу? Миний хүнд өөрийн бие гэсэн тэр зүйлсээ тавьсан уу? Яг миний юутай нийцэж байна уу? Яг миний өмнө очисон уу? Тэ. Яг тэр харж байгаа хараан дээр чиний хараа очисон уу? Гэдгийг одоо биднээс асууж байгаа байхгүй. Яг тэр сонголтоо хийсэн үү? 2007 онд хийсэн миний сонголт 2000 одоо хүртэл үргэлжилсэн байгаа. Сануулсаар хийсэн. Чи надад бүх юм өгнө гэсэн шүү дээ. Тэ. Би танд бүх зүйлээ өгч ин гэ би хатан дээр өсөрж байгаа төсөөлсөн шүү дээ. Тэгээ би ариун сүнс хулсан байгаа. Тэгээ тэр юу одоо хүртэл явдаг. Чи надад бүх зүйл өгнө гэсэн тий. Тий гэсэн. Чиний амьдралын хэсэг нэг бүр чинь надад өгдөг өстой. Бүр жижигхэн зүйлч зүү орох зайгүйгээр өгөх өстой. Тэр үгээр муу нэгний ямар нэг шивнээ үг орох ёсгүй. Яг энэ зүйлийг бурх үсэд байгаа байхгүй. Чи надад өөр өгтөө өгсөн үү? Чи надад миний өмнө ихнэрээ тавьсан уу? Ах их хамаадан садан тэгээд Монгол улс ажил, төрөл, карьер, бизнес, мөнгө, төгрөг, эрүүл мэнд бүх зүйлж орж байгаа хөөхгүй. Тэрнээс бид нар за таны уулыг эзлэхэд бэлэн байгаа юм чинь за би танд ажиллаад өгчээ. За бус зүйл нь бол яг би өөрөө ажиллачаа. Би өөрөө болгож явахаа. Бурхан хэлсэн шин. Зөө. Тэгвэл хүүхдтэй эзэж бурхан хатуурхдаг. Заавал би аавна. Чи одоо суу би чамаа зодно. Би чамаа ташуурдна. Заавал би аавна. Энэ хүч байхгүй байхгүй. Тийм хүч эргэлдэггүй. Бидний зүгээр сонголтыг л өгдөг. Тэгээ бид тэр сонголтын дээр алхахад тэр зүйл саянда бурхан за одоо болж байна. За одоо би орж ажиллая. Гэт ариун сүнс юмсыг ингэж хөдлөгдөг. Таны сүнснээс бүр ингэ яолдог. Зарим үед яолдог. Зарим үед залбирдаг. Тэгээ миний урд нь хийжсэн алдаанууд гол зөндөө олон алдаанууд байгаа. Тэгээ бурхан яаж хийсэн гэл тэрийг засаж байгааг харуулсан байхгүй надаа. Бүр тэр хүмүүс зүг дээр хүртэл үзчихсэн. Тэр хүмүүстэй бурхан өөрөө очиж уулзаж байгаа. Миний алдаа хийжсэн хүмүүс төрөл уулзаж байгаа юм шиг тийм бүр. Тэгээ надад амар тайван орж ирсэн байхгүй. Тэгээ бурхан ингэж л ажиллаж шүү дээ өөрөө хүүхдүүдээр. Би чиний өмнөөс наад шидчих чи зүгээр миний өмнө алах. Надтай хамт алах. Миний үгийг тунхал. Ард гаалдагч бийцсэн. Өмнөх алдагч би хүртэл чам хамгаалъя. Чиний өмнө ал чиний даалгавч чинь болъё. Тэ? Нөмөр нөөлөгч болъё. Тэгэхээр бид нар цухтааж авчаал тэгэл хөлөө шалбарч орж ирчихэл ойрлол.
Тэ. Тэгэхээр эцэг чинь та нартай хамт алхахыг хүсэж чинь бурхан эцэг, бурхан аав таныг дуудаад байна. Тантай хамт алхамаар байна. Таныг үргэлж хамгаалмаар байна. Таныг асуудалд оруулмааргүй байна. Тантай үргэлж хамт алхамаар байна. Цаг минут бүр шүү, секунд бүр. Хэсэгэн цагаа би танд өгье. Үлдсэн минийх биш. 24 цаг байдаг бол 24 цагийг чинь би авъя. Чи надтай хамт ажил. Миний төлөвлөгөө юм байна. Миний стратеги юм байна. Одоо ингэж хөдөл, тэгж хөдөл. Ийм л хүмүүс хүүхдүүд босч ирэхийг бурхан хүсэж байгаа байхгүй. Салбар нэг бүр дээр яг бурханаар сургагдсан. Яг бурханаар бэлтгэгдсэн. Ямар ч буруутгал байхгүй. Бүх хамгаалт нь бурханы цусаар хуучигдсан. Есүс Христэд босч ирж байгаа байхгүй. Яа. Би арцаач шүү. Бурхан бүр ингэж хүсэж байна. Бүр ингэж аюу хүсэж байна. Тодорхой байна. Одоо бүр ажилласаар байна. Хүн бүрийн сүр сэтгэл сүнс дотор орохыг хүсэж байна. Орж байна, нэвтэлж байна. Таныг идээж байна, чөлөөлж байна. Таны алдаатай замыг засуулж байна, хилж байна. Бурхан хэлнэ гэдэг чинь гайхалтай байхгүй. Нэг үг хэлэхэд болоо. Тэгэл таны сүнсэн дотор юм болно. Угаасаа би итгэж байна. Миний төрт тэгсэн. Нэг л үг хэлсэн. Чи бол миний хүүхэд. Тэгэл болоо. Үлдсэн юмсан тэгээд аяндаа ингээд өдөр өрчсөн ингээд миний төр ил болж ирж байгаа байхгүй. Бурханы хүүхдүүд яаж алах хэвтэй юм? Тэ? Бурханы хүүхдүүд яаж явах хэвтэй юм? Бурханы хүүхдүүдийн залбирал хүртэл яаж өөрчлөгдөж байгаа? Тэдний тунхаг яаж өөрчлөгдөж байгаа? Хүүхдүүдээ яаж харж байгаа? Эхнэрээ яаж харж байгаа? Энергмиг яаж харж байгаа? Чуулганаа хүртэл яаж харж байгаа? Энэ чуулган яг яах гэж байгаа? Та нарын хамтдаа зүглаад яг яах гэж ирсэн? Залбирж яах гэж байгаа? Магтаж яах гэж байгаа? Цагаа бараа энэ дөр сууж яах гэж байгаа? Өөрөөсөө асуу гэж байгаа. Би ингэ яах гэж магтаж байгаа? Би ингэ яах гэж сууж байгаа? Би ингэ яах гэж онлайнаар сонсож байгаа? Тэ? Цагаа гарцдан яг яах гэж байгаа? Тэр зүйлсийг та мэдэх ёстой байхгүй? Харах ёстой. Тэгээд чуулганаа бүр ингэ тийсэн за эх 7 хоног ч болох бол юу цөмлөх бол. Яа би энэ 7 хоногт ингэж алхаж ирсэн. Гэтэ одоо энэ бүр илүү хүчээр ингэж цөмлөндөө гэдэг зүйлсүүдийг бидний нүдийг нээж харуулж байгаа байхгүй. Сүнслэг ертөнц бидийг байршуулж байна. Үнэхээр гайхалтайгаар ажилласаар байна. Эзээ зогсохгүй, бурхан эзээ зогсохгүй байхгүй. Үргэлж ажилласаар байна, үргэлж ажилласаар байна, үргэлж ажилласаар байна. Тэгэд бид нар Илиша, Изабелийг үнэхээр амархан алж байгааг хараад Jonathan David пастор, Филипп пастор одоо бидний итгэлийн эцгүүдийн тэр харж исэн тэр зүйл бид нар бол одоо боломжтой юм байна. Бид нар алах боломжтой юм байна. Бид нар хөл дээр зогсох боломжтой бүр ингээд гიშгээд тэрийг тунгалах боломжтой юм байна. Тэ надад ийм хараа өгсөн, надад ийм иш өсөл өгсөн, надад ийм үгийг өгсөн. Монголыг ингэж харж ирсэн. Бурхан ингэж харж байгаа. Гээ гарч ирээд бүр ингээд орилоод, тунгалаад. Заримдаа зүгээр шимээгүй шивнсэн ч гэсэн тэр үг газар дээр юм сийгддэг байхгүй. Сүүлийн үед миний тэр болж байгаа нэг зүйл бурхан заавал орилж чарлаад ч юм уу эсвэл залбирснараа биш. Чи зүгээр чимээгүй шивнсэн ч тэр үгийн газар биелж байгаа. Бурхан заавал галыг буулгаад ингээд хаасаагүй галыг буулгаад бид нар төсөөлөхдөө ингээд амар кинод үзсэн юм шиг заримдаа. Эсвэл нэг юм амар их ном уншсан юм уу? Багын мөрөөдөл төсөөлөл үүд юм уу? Бурханы гал буун гэхээр хинтинд гал буух юм болоо яах юм бол намаа зохих юм болоо гэл. Үгүй түн таны сүнсэнд зүрхэнд нэг үг хэлээл болоо. Энэ гал. Энэ ямар хүчтэй ч юм та нар мэдрэх болно гэж байгаа юм. Ганцхан үг ямар хүчтэй. Тэгээд дитэн өгүүлбэр ахвлаар бодоолгоно л та. Тэгээд тэрийг та тээгээд үн цэнтэй гэж үзээд яг энэ газар тунгалах юм бол юмс болж байгаа байхгүй. Бурхны хүүхдэд хүчтэй босч ирэх ёстой байхгүй. Сул дорой нэгнүүд биш юм ирэхэд яана. За энийг одоо бүгдээрээ итгэлийн Илиягийн итгэлийн хүү болох Илишагийн амьдралаас харцгаая. Тэгээд Илиша ерөөсөө
Илия дэшээ яваад голоо гатлал төвний үйлчлэл эхэлсэн байгаа. Тэр үнэхээр гайхалтай зүйлсийг хийжсэн. Яа би бүр бодоод за энэ ч бол бидэрт ч бол зүгээр энгийн зүйл юм байна л гэж харж ирсэн. Бидний сэтгэлгээ л гол нь өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Бидний сэтгэлгээ бурхантай хамт байх хэрэгтэй юм байна. Бидний бодлого түүнээс ширтсээр байх юм байна. Түүнтэй хамт алхах юм байна. Гэлтэй. За хадын дэд номны зааж бичээдэг гэчлээ. Хоёрдугаар бүлэг дээр Илияг би таныг хаач явсан дагна. Би таныг бүр магадгүй Тэнгэр рүү явсан ч тантай хамт байна. Миний нүд бүр таны ширтсээр байна. Таны үргэлж дагсаар байна гэв. Тэгээ түүнээс юу авдаг байгаа. Хараад Бурхны сүнсийг бүр хэд дахин илүү авдаг. Тэр Илияг яг яаж үйлчилж ирсэн харж ирсэн. Яаж юмсыг хөдлөж ирсэн. Яаж энэ газарлаг дээр алхаж ирсэн. Тэр загваруудыг гаргаж ирсэн байхгүй. Бидний өмнө ч бас итгэлийн эцгүүд болон Есүс Христ гэсэн бидний загвар байгаа байхгүй. Энэ газар яаж алхаж ирсэн. Яаж үгийг тунхалж ирсэн. Яаж эрх мэдэлтэй байсан. Тэр сэтгэлгээ бүгд бидэнд өгөгдсөн. Одоо тэр зүйлээ Бурхан нээж байна. Нээсэн ч байсан баг. Гэхдээ танд харуулж байна. Таны улам илүүгээр бүр дотроос ч таныг хүчрэгжүүлж байна. За яг олон гайхамшигтай ингээл одоо юу вэ? Одоо Израилийн хаамаа ингээл дайсан ирэхэд яаж алах юм, яаж тэдрийг устгах юм те 3 дугаар бүлэг дээр гарч байгаа шүү дээ. Бүр гайхалтай сэтгэлгээ байгаа аахгүй тэр Бурхны оюун бодолтой, ариун сүнсний хүч чадалтай. Хаад ирж яхад тэдрийг яаж устгах стратеги нь Бурхан хэлсэн. Тэгэл тэрний дагуу устгаал гээл болоо. Өөр юу ч байхгүй. Тийм энгийн Бурхан бүр одоо бүр ийм энгийн ажиллаад байгаа хөөх. Зүгээр надад тунгалтай, авалтаа, эзэлтэй, нураалтай даалах. Тэгээ болоо. Тэгээ тэр юу хийгдэж байна? Нэрээ алхах ч нурчих юм болоо, нурахгүй юм болоо. За би буруу залбираад байгаа юм болоо. Миний дотор тийм бодлоод байсан залбирахад нэр би буруу юм тунгалаад байгаа юм болоо, буруу зүйл хийгээд байгаа юм болоо. Тэгэхээр Бурхан үгүй шүү дээ. Юм сэгдэж штэ чи зүгээр харал та. Тэг заримдаа би айж байгаа хгүй Бурхан би буруу иш үзэл хэлчих үү дээ. Бурханы үгүй шүү дээ. Бид наадах чинь засна. Хэрвээ чи буруу хэлсэн бол би засна. Миний ариун сүнс гэж байгаа, чамаа хөдөлж байгаа. Зүгээр миний үгийг тунгалах хүмүүс хэрэгтэй байна энэ газар. Миний хүч чадлыг гарах. Бурханы хүмүүс яаж босч ирдгийг харах. Тийм загварууд хэрэгтэй биш дээ одоо нийгэмд. Тэр загварын нэг нь та байна гэж Бурхан хэлж байгаа хгүй. Та байна. Та нарыг гэж сонгосон, та нартай хамт байгаа нэгэн та нарыг улам билүүгээр хүчрхжүүлж байгаа нэгэн баггүй юу. Тэгэд 4-р бүлэг дээр савгирлаар гардаг шүү дээ. Одоо нэг шизүүлэгч ихнэр ирээл ингээл Элишагаас та нэг манаа нөхөр одоо юу байсан ингээл тэ. Тэгээд одоо юу манаа хүүхдүүдийг одоо өөр юу мөнгө хүлэгч ирээд ингээд биднээс авах гээд байна. Тэгээ өрөндөө бидний хүүхдүүдийг авах гээд байна. Та бидэнд туслаач гэсэн Илиша. За байж би 3 хоног залбирая, мацаг барья. За надад асуудал чи айгүй хүнд юм биш үү? Савгаас бол миний за Бурхан юу гэж харж байгаа би харъя. За би цаад өрөөнд ороо залбираадах юм. Гээгүй. Илиша зүгээр л чамд юу байна? Манай гэрт нэг савта тос байна. За тэгвэл ойр орчны хүмүүсээс тэр савыг цуглуул. Тэ. Гэхдээ тэр өнгөрсөн 7 хоногт манай савтаа астралжсэн. Гэхдээ тэр өртөө хүмүүс саваа өгөх нь бас юу л бол. Юу гэл амар өрөнд баригдсан юм байгаа шүү дээ. Тэгээд өртөө хүн танаас яриг мөнгө зөөлөх та өгөх үү? Өгөхгүй шүү дээ. Өмнөх өрөө өгөө. Тэгтэл Бурхан ажиллаж яхад Бурханы үг хэлэгдсэн байхад таны сэтгэлгээ зүгээр тэнд нуруунж байгаа хөөхгүй. Тэр зүгээр тэр үгийн дагуу үйлдэхэд юмс болж байна. Тэр эмэгтэйч тэр Илишач тэр зүгээр л Бурхантай хамт. Бурхан өөрөө хүүхдийг ядуу болох өсөхгүй за инг. Тэрс тэр ингээл за би 3 хоног залбирая мацаг барья би 40 хоног мацаг барья. За би Бурханаас асууя. Энэ өрөө чийл тавьсан шүү дээ. Чиний л танаа нөхрийн л буруу. Тэ?
Танаа нөхрийг л буруу. За би нүрийг бурхнаас асууя. Яаж шийдэх үгүй юу? Бурхан яг өртөлөх нь төлөхгүй хнүү гээгүй хэлээш асууд. Одоо ингээд чи өрнөөсөө гарна. Тэгээ чи цааш амьдрна. Чи өргүү байх болно. Тэгэл ерөөсөө ийм энгийн сэтгэлгээ, ийм энгийн зүйлс явж байгаа хгүй. Бид нар зүгээр ингээл хэлэхэд болно. Бурханы үгийг зүгээр тунгалахад л болно. Бурхан үнээр тунгалж ивэл тэр үгийг тунгалахад л юмс хийгдэн. Тэр хүн хөдлөн үү, байна уу, танд ерөөсөө хамаагүй тэр хүн аяндаа таны үг хэлэгдсэн, Бурханы үг хэлэгдсэн бахад тэр хүн аяндаа л юмсыг хийгээл ингээл явна. Тэгэл юмс болоод тань дээр ирнэ. Тэгээ юу гэсэнгүүл Илиш дээр буцаж ирээд одоо би тосоо яах вэ гэхэд наадга зараа тэгээ цааш ингээд өргүү амьдраа. Санхүүгийн нэрх чөлөө дунд амьдраа гэж штэ. Бурхан ингэж л ажиллаж байна. Тэр эмэгтэйг шүүгээд ч юм тэрний нөхрийг иш үзүүлэгчээр ч юм уу зээлээд мэлээд гэж ерөөсөө яриаггүй шүү. Библиэр нэгч байхгүй. Энэ зөвхөн бидний сэтгэлгээ, бидний бодлоод араас нь яасан. За араас нь юу болсон? Гахалтай зүс зөндөө болсон байгаа. Тэн дээр юу Бурхан хэлэх гээд байгааг нь бидний сэтгэлгээг эвдэх гээд байна. Бидний бодлууд дээр өөрийн бодлуудыг тунгалуулах гээд байна. Бурхан яаж ажилтгийг хар. Чи энэний дагуу алхна. Тэрнээс чи гажим хийгээд ч юм уу эсвэл ингээд өөрөө бурхан болохгүй явахгүй. Чи тэр ажиллаж байгаа бурхан л чамаар дамжуулж ажиллах гээд байна. Тэр зүйлсийг хийх гээд байна. За боли би яагаад гэвэл Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа энэ зүйлсүүдийг хийсэн байгаа. Гэхдээ би Есүс Христийг биш Илишагийн түүхийг авч үзэж байгаа хгүй. Тэр хүн байсан байхгүй. Гэхдээ бурхантай алхдаг бурханы хүн байсан. Түн дотор ам байсан. Амьд бурханы оршигч нэгэн гэж хүмүүс байнга ирдэ шүү дээ. Илишагийн өмнө эрэхтэй амьд бурханы оршигч нэгэн таны дотор нэг л ам байна гэд хүн болго ирдэг. Үүнтэй адилхан тань руу ч хүмүүс олон хүмүүс ирж байна шүү дээ. Тэгэхэд та зүгээр л за би 3 хоног мацаг өрөө. За би нэг залбираадах би ингэж хий биш. Зүгээр л таны дотроос тэр үгүй шууд өгдөж байгаа юм. Тантай хамт ажиллаж байгаа бурхан байхад ариун сүнс таны дотроос тэр үгийг зүгээр л хэлж чинь, тунгалуулж чинь. Тэгээ та зүгээр эргэлзлүүгээр тиймээг л итгэж. Зарим зүйл ойлгохгүй ч гэж магадгүй. Би итгэж байна. Би бурханд итгэж байна. Бурхан намайг ингэх болно. Бурхан манай гэр бүлийг ингэх болно. Тэ? Бурхан Монгол улсыг ингэх болно. За би үгийг гаргаа хэлчихье. Таны үгийг тунгалъя. Тэгэл юмс болно. Тэгээ дараа нь юу болох вэ гэвэл за би цаасаа харъя. За дараа нь яасан. Тэгээ 4:16-г юу гэж байна? Тэгээд нэг эмэгтэй, хүүсэр эмэгтэй бас Илишад үйлчилдэг байгаа. Тэгээд түнд байр бэлдээл. Тэгэл түүнээс чи юу хүсэж ийн гэхэд тэр жирэмсэн хүүхдтэй болдгоо эмэгтэй байсан ба. Тэгэхэд Илиша юу гэсэн? Чи ирэх жил хүүхдтэй болох болно. Тэд ерөөсөө их мэдлэлтэй үг хэлээд байгаа байхгүй юу? Ерөөсөө нэг чи тийх болно. Тэгэл болоо. Чи амтай байх болно. Тэгэл энэ ерөөсөө нэг юм олон өгүүлбэр ингээл яриад ингээл нуршаал те. Чи эхлээд өртөө болохын чул чи ингэн ийм үйлдэл хийн. Тэгээ чи дараа нь ингэн. Тэгээ чи 1 жил ингэж залбир. 1 жил суу, мацаг байр. Тэ? Ингээгүй байхгүй чи 1 жилийн дараа л хүүхдтэй болно. Тэгэл болоо. Тэгэл жилийн дараа яасан? Хүүхдтэй болцсон. Ийм энгийн бурхан одоо мөртлөө хүчтэй үгсээ бидний дотор хийж байна. Аманд бэлхуулж байна. Та тэр үгийг гаргахад л тэр зүйл таны амьдрал дээр юу болтыг харуулах болно. Бүр байршуулах болно гэдэг байгаа шүү дээ. Таны бүр ингээ байршуулж ингэж за чи энийг харж гин үү? Улсын орой дээр аваачаад за чи нийгмийг харж гин үү? За чи ийм байх болно. Ингэх болно. Чи итгэж гин үү? Би итгэж гин. Тэгэл тунгал. За тэгээд алах. Тэг үлдсэн миний ажил.
Би чамтай хамт байхад тэр би чиний өмнө явна. Би тэр аль хэзээ тэр газруудыг эзэлсэн юмсыг нураацсан байгаа. Тэг ямар ч чиний дотор шашинсаг зүйл гэж байхгүй. Зөвхөн миний бодлоор чи бодох болно. Зөвхөн миний сэтгэхүүгээр чи сэтгэх болно. Чи нааттай хамт болох нь чиний дотроос ариун сүнс залбирах чи залбирах болно. Дугуй байхад дугуй байх болно. Чи тэр үгийн хүчийг мэдрэх болно. Чиний дотроос ярьж байгаа хүч ямар хүчтэй байдгийг чи мэдрэх болно. Тэр хүч энэ газарлыг яаж хөдөлгөж байгаа чи бүр харна. Чи тунгалсан үгнийг харах болно. Юу л Илиша бүгдийг харж ирсэн. Тэр өрнөөс гарах нь өрийг харж ирсэн хүүхдтэй болсон гэхэд хүүхдтэй болохыг тэр харж ирсэн. Тэр зөвл бурхны үг ингэж ажилтдаг гэдгийг мэдсэн бүр нэг тийм баттай зогсож байгаа байхгүй. Түн тэр ямар ч эргэлзээ байгаагүй байх. Яг бол бурхан ажиллаа хийж байгаа та биш байхгүй юу? Бурхны хүсэл байхгүй. Бурхан ингэж л хүсээд байна шүү дээ. Бид нар өртөө байхыг хүсэхгүй л шүү дээ. Бидний өргөө байхыг хүсэхгүй л шүү дээ. Бидний өвчтөй байхыг хүсэхгүй л шүү дээ. Дараа нь юу ирдгүү? Нэгэн хаан уйман өвчтөй. Тэгээд нэг жанжин байгаа. Тэгээд тэр дайнд явж байгаа нэгэн охиныг олж ирдэг, зарцаа олгодог. Гэхдээ тэр нь ихнэрд нь хэлчихдэг ба. Тэ? Тэнд нэг тийм хүн бурхантай хамт алхдаг хүн байгаа. Түүн дээр очих юм бол танаа нөхөр идэх юм биш үү? Манай эзэн. Тэгээд тэр Израилийн хаан руу ингээд баахан мөнгө төгрөг захиа илгээсэн. Тэгээд Израилийн хаан тов цунраа ураал хэвээр би ямар юу яа. Тантай адил бид нар итгэгч юм шиг байхгүй юу? Бурхан зүгээр үгээ тань руу хүн хэлэхэд та бодож магадгүй л би ямар юу одоо би ямар юм уу тэ миний хийдэг юм юу вэ тийм ээ үгүй шүү дээ. Таны амийг танаар дамжуулж бурхан ажиллаа хийх гэж байгаа. Та бол бурханы хүүхэд учраас итгэгч нь танаар дамжуулж үгээд хунгалах гэдэг байхгүй. Тэгээд тэр амьд байгч нэгэн байна гэл түн рүү очдөг. Илиша гарч ч уулзаагүй. Йоо. Тэр өвчний юу гэл голд очиод хит угаачих тэгэл идэрнэ. Амар энгийн богоц тийм. Тэгсэн чи бидний эдгэрлийн залбирлыг яадаг вэ? Аст мацаг байрал. Бурхан минь та энэ өвч энэ яг гим нүглээс болоод яачлаа. Энийний алдаа болоод энэ ингээл өвдчихлөө. Чи яг юу хийсэн? Эзний өмнө гимш. Тэгс хайрхан ирэнгүүд шүү идэгчиж шин. Бид нар очиод яг уу бурхны хүүхдүүд бурхны өмнө очиод идэрэхэд яг уу юмс болно шүү. Таны үгээр яг уу хинэний идэгэн шүү. Та идгэрсэн тэгэл болоо шүү. Та тэгээд олон юм ярих шаардлагагүй байхгүй. Чи бурхны хүсэл байхгүй. Бурхан хүмүүсээ өвчтөй байх хүсэхгүй шүү. Идэрх болно. Тэгэл болоо. Тэрнээс та олон юм яриад одоо чи яг яасан? Тэ? Та одоо яг яасан? Ямар юм эс өнгөрсөн 7 хоногт юу хийсэн? Өнгөрсөн жилүүдэд юу яаж алхсан? Тэ танаа гэр бүлийн хараал авах юм. Бараг л тэ өөр удам дамжсан амар олон юм ярина. Бурхан одоо энэ сэтгэлийг авч хаяа гэдэг шүү. Бид нар юу гэвэл энэ хогийн юм зүйлийг хараад миний надаар хараач тэ. Надаар сэтгэж. Тэ. Бурхан яаж харж байгааг хараач. Бурхан хүмүүсийг яаж харж байгааг хараач. Бурхан хүний хизээч зовхыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр чам руу ирж гуйж үл чи зүгээр залбирал та. Миний бурханы нэрээр чи идэгрэнэ. Тэр итгэж байна уу, итгэж биш вэ нөө хамаагүй байхгүй юу? Тэрстэй хамаагүй. Энэ хаан чинь ямар нийт өөр ямар улс байлаа нэг өөр улсын хаан. Израиль хүн ч биш. Арамын хаан тийм. Тэгэл итгэж шин. Бурхан одоо ингэж л шүү дээ. Ийм энгийн би ингэж энгийн ажиллаад байна. Та нар битгий ингэж сүртэй ингэж юм шашинч гад бай. Нэг бодлын шашинч гохгүй юм чинь. Миний ажлыг зөв чөлөөтэй тавил да. Яагаад олон юм яриад? Яагаад бурхны ажлын өмнө саад болохгүй тоо? Зүгээр л өөрийгөө өгөлдөө. Тэгээ үгийг тунгалта тэгээ чи харна. Тэгээ чи би чамтай хамт байгаа чи харна. Танаа эцгүүтэй яаж байсан чи би чамтай хамт байна. Бид нар Малайзыг ярьдэн штэ. Малайзд бид нар очоор гоё болдог. Тэр магтаал нь гоё, оршихуун гоё. Одоо тэр зүйл чи одоо энд байгаа байхгүй. Түүний тэр оршихуй, тэр магтаал тэр зүйлүүд бид рүү өвлөгдөн орж ирж байгааг би бүр харсан байхгүй юу ёо. Зарим зүйлийг харахаар би харцаад шүү дээ. Би сууч чаддаг шүү дээ. Босоод өвцмээр ч юм шиг эсвэл үсээс гармаар ч юм шиг. Яг тэнд ажилдаг тэр сүнс юу гэвэл
Тэр чинь таны итгэлийн өвөө юм уу? Өвөөгөөс нь дамжиж ирж байгаа тэр өв чинь одоо энд байна штэ. Түнд ажилдаг тэр сүнс одоо та нарын дотор байна штэ. Энд ажиллаж байна штэ. Хүн бүрийн зүрх сэтгэл хөрж байна штэ. Юу гэл тэр хүн өнгөрсөн ч гэсэн бурхан руу явсан ч гэсэн тэр өв нь бидэрт байгаа байхгүй. Бид нар л урсцсан айл хизээний бид нар өвлөд авцсан. Тэ устгах чадаагүй зүйл нь бид нар одоо энэ устгах сууч шүү дээ. Нэг юм дээрээ хаасаагүй бурхны үед тунгалж байна шүү дээ. Бурхан одоо ингэж ажиллаж байна. Миний хүүхдүүд энийг хэл сэтгэхүйгээ өөрчил. Над руу ойрт. Надтай хамт алах. Тэг магадгүй бодож иж модоо тантай алхахмаар байна. Дааж би карьер хөмөр. Карьераа жоохон яагаад тах юм. Жоохон мөнгө олоодох юм. Гэнгүүт бурхан би ч бурханы өмнө ингэж асууж байгаа. Тэгэхээр бурхан юу яриад байгаа? Бүх системийн, бүх мөнгөний, бүх эрх мэдлийн эзэн би штэ. Тэг чи надаар ирэлтэй. Тэр зүйл чинь аянда надаас чамруу урсаа тэгээ чи доош урсгах штэ. Чи тэр эрх мэдлийг авцсан штэ. Яагад гэвэл чам чиний хүүхэд болгоцсон л бол тань тэр эрх мэдэл үүссэн байхгүй. Бурхны хүүхдүүд тэр эрх мэдэл үүссэн байхгүй юу? Муу нэгэн болохоор биднийг аль болох нэг л хинч биш те. Юу ч хараагүй юм шиг амьдралууд нэг л болохгүй байгаа юм шиг тэр зүйлсүүдийг харуулах гэдэг байхгүй. Тэгээ бурхан манай эхнэрийг надад харуулсан баа. Заавчлаар байгалаа наа битээр яриа гэсэн. Би ярьчих. Яг л битээр нэг бие болохоор одоо яалчгүй ярьчих гэдэг. Юу гол хоёр дахь хүүхдээ төрүүлчихэд байгалаа хоёр хүүхдээ яхад гэртээ байсан. Тэ ажилгүй байсан байхгүй юу? Тухайд яг л хүүхдүүдэд хараад. Тэгээд би өнгөр явахаар болсон. Гадагшаа гарахаар тэгтээ байгалаа одоо би яанаа л гэл. Би юу ч хийж чадахгүй хаа. Тэгтэн би байнга хэлчихсэн үгүй шүү дээ. Чи гайхалтай. Чиний тэр хүч байгаа. Чи ямар гайхалтай чадвартай гэдгийг чи харах болно. Гэж би байнга хэлдэг байсан. Бурхан надад энэ сонсогч байнга хэлдэг байсан. Одоо чи ихнэрээ хар. Ямар вэ? Ажил дээр яаж ажиллаж байна? Нийгэмдэр яаж алхаж байна? Одоо яаж сурч байна? Ажлангаа сурч байна. Энэ хүчнээс үүдтэй. Тий, бидний эзнээс үүддэг байхгүй. Энэ зүйлсийг харахад бид нар баяр хөөр төрдөг, бид нар алга ташдаг бурхны өмнө. Харин муу нэгэн бол бидний энэ болоод байгаа зүйлсийг харуулдаг байхгүй. Аль болохгүй байгаа юмсыг харуулаад болж үдж байгаа юмыг ингээд дарахыг хүсдэг. Гэхдээ би тэрийг ил гаргаж ирмээр биш үү? Миний бурхан надаар ингэж ажилдаг. Миний төр ингэж ажилдаг. Ийм зүйлсийг ингэж хийсэн. Бид алдсан байж болно. Бид санхүү дээр алдсан байж болно. Бид юмс дээр алдсан байж болно. Гэхдээ би тэрийг засгуулна. Учир нь бурхан зассан учраас би зөв засарцсан л гэж тунгална. Тэгээ үлсний бурхан хийж байгаа байхгүй. Ариун сүнс таач хийхгүй. Бурхан таны өмнө гэдэг гэл юмсыг бий болгоол ингээл уучлах нэгийг уучлуулаад засагдах нэгийг засагаал. Одоо бурхан ерөөсөө ингэж л ажиллаж байна. Хүн бүрийн дотор ингэж л хийж байна. Тэгэл бурхан мөнгөчин байгаа шүү дээ мөн үү? Одоо өсөр дүүлж байгаа. Бидний хойч үе дээр айгуу чухал үйлчлэл байгаа. Мөнгөчин хүртэл харж байгаа түүний залбирал дээр байгаа. Чи ямар хэрэгтэй чухал үйлчлэл дээр байгаа вэ? Чиний залбирлын үр дээр хамт байгаа. Чамаа сонсч байгаа. Үнэхээр яг энэ хотын чуулганы өсвөрийн бүлгээс нэг ч хүүхэд үнэхээр алдагдахгүй. Бурхан руу очих болно. Бурхантай хамт алхах болно. Тэгээ бидний хооч үе байх болно. Тэгээ энэ газар гарч ирээд бидний итгэлийн эцгүүд гээл бас гарч ирнэ шүү дээ. Яа. Би тэр галыг авсан. Миний итгэлийн эцэг ингэж тунгалж ирсэн. Миний аав ингэж тунгалж ирсэн. Одоо миний аавын бурхан Библиэлд байдаг үстэй. Миний эцгийн бурхан гэж ярьдаг үстэй. Үүнтэй адилхан бидний өмнө алхаж исэн загварууд байгаа учраас бид нар ямар ч айх зүйл байхгүй. Тэр нөмөр байдаг байхгүй. Сүнслэг ертөнц тэр эрх мэдэл байдаг. Хүч чадал байдаг. Би ч хүүхдээ хамгаалдаг. Би хүүхдийн дээр нөмөр нөөлгийг тогтоодог. Түүний барьдаг. Тэгээ түн юу ч халдаж чадахгүй гэж би. Яг үл хин нэгний яах бол миний бие харцсан шиг өргөн шүү дээ. Юу бол үүнтэй адилхан бидний бурхан ч бас бидний эцэг ч бас бид нар лөө энийг юм өрөвхөд яадаг гэж бодно. Бас л өрөвж байгаа шүү дээ. Чи миний хүүхдээс зайл. Наа чи миний эзэмшлих, миний хүүхдийнх. Үлс номдор би Паулыг тань, би Питерийг тань гэдэг шиг одоо
Би их туяг тань, би сувлаа тань, би байгалмайг тань, би нарааг тань, би халуунаг тань, би чинзэрэг тань. Бүгдийг нэрээр нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэрс та өнчин нэг юм биш байхгүй юу? Та үнэхээр нэг яадтай турлцсан нэг юм биш. Бурхан одоо хэлэхдээ би чамтай хамт байна. Чи бол миний хүүхэд, миний өгчний төр ажилласаар байна. Хүүхэд яадын эцэг нь хамгаалтын, эцэг нь төр хүүхдийг босгож ирдیں۔ Нийгэмд үзүүлж шүү дээ. Одоо энэ миний хүүхэд намайг яаж махтыг хар. Яаж тунгалахыг хар. Юмсыг яаж нураахыг хар. Тэрүүл би чам жижигдэн гэж шүү дээ. Yes. Би чам үнэхээр томд нь яаж үнэхээр жижигхэн. Зүгээр л би өөрөө хүүхдүүдийг л чам руу. За очиод эдэр нураачаа дэр. Эдэрчээ дэр. Захиран зарцуул. Эдгээ чөлөөл. Юмсыг яг миний хүслийн дагуу хийгд. Бурхан яаж харж байгаа? Түүний стратеги яаж хөдөлж байгаа? Зүгээр тэгээд тунхагл. Тэгэл болоо. Тэгээ даруух нэгнүүд гарч ирж байгаа. Тэр хүүхдүүд ингээл онгороо сагсуурал бурхан наттай хамт байгаа үгүй шүү дээ. Илиша тийм биш дээ. Тэгэхээр даруухан. Тэгвэл алхаж чинь. Тэгэл юмс болонгууд тунгалж чинь. Юмс хийгдэж чинь. Тэр зүйлийг харж чинь. Тэгээ бурхан хамт байгаа гэдээ хэлж чинь. Юмс болвол хэний өмнө очтгоо. Асуудал янз бүрийн болвол хэний өмнө очтгоо. Бурханыгаа өмнө очтгоо байхгүй. Одоо энэ загвар л шүү дээ бид нар. Танд юм байна уу? Бурханы өмнө оч. Тэгэд юмс хийгдэх болно. Танд асуудал байна уу? Бурханы өмнө оч. Тэгэл бурхан эдгэн чөлөөлнө. Тэгэл болоо. Тэрнээс танаас юм шаарддаг байхгүй. Энэ бол хайранд төрөвждөг зүйл байхгүй. Бид нар хүүхдээс юм шаарддаг. Өвдөд ирэхэд нь за чи надад хэдэн жилийн өмнө тэгээд буруу зүйл хийгээд миний өмнө ийм асуудал гаргаад одоо тэгсэн болохоор би чиний өвчнөд чинь байлгана нанаа зовж ханайдаа хүрээд нанаа халуураа твд чамд юм өгөхгүй ийм эцэг ховор баг. Манай охин ч бас өвдөхөд хамгийн түрүүнд л халуураар яас хийж юу гэлэрсэн халууны мөгөөл те тэгэл идэгээл ингээл тэгээ манай охин сая нэг хэдэн лооны ханаад өрсөн байгаа. Тэгээд ингээд халуураа бөөлцсөн байхгүй. Тэгээд юу 0 юм очсон. Би дахиж чихэр идэхгүй. Би дахиж чихэрлэг мэдэхгүй. Би зөвхөн би тэрэгтэй ногоол идэнэ гэж би бүр хажууд нь инээгээ зогс. Бид нар бас бурхны өмнө ингэдэг л баг. Би дахиж тихгүй ингэхгүй. Зөвхөн таны үгийн дагуу л амьдрна. Би тантай хамт байна. Гэснээр эдэн лооны дараа чихэр идэх гэл багхгүй. Чи эцгийн зүрх байхгүй юу? Хүүгийн зүрх, эцгийн зүрх. Бурхан одоо энэ зүйлсийг хийгээд байна, энэ зүйлсийг хийж байна. Таны хүүгийн нүдээр харж байна. Охины нүдээр харж байна. Тантай хамт баймаар байна. Таныг улам илүүгээр урьж байна. Ариун сүнс таны төр хүчтэйгээр ажиллахыг хүсэж байна. Танаа гэр бүл дээр ажиллахыг хүсэж байна. Таныг өөрийнхөө нүдээр харахыг хүсэж байна. Энэ нийгмийн нүдээр биш. Энэ нийгмийн нүдээр харуул магадгүй зарим үед бид нар сүнцэн юм шиг харагдах. Бидний санхүүч юм, бидний ингээ байгаа байдал үгүй шүү дээ. Бурханы нүдэн дээр очиж харах юм бол Илэшэ хүртэл зарцаагаануудыг уулсыг хараад ивэл дайсан зэрэг ирж хагаад Илэш бол ямар ч айсан зүйлгүй байхгүй гэсэн чинь Бурхан минь та энэ нүдийг нэгээч гэлсэн. Уулсаар дүүрэн эзний зэрэг галт гэсэн. Ингээл нүд нэгтгэл болж байгаа байхгүй. Айдас балга болцсон. Яс миний бурхан чи миний тэр ингэж ажиллаж байгаа юм биш үү? Ийм зүйлсийг хийцэн байж тээ. Гаргаж ир. Тэгэл болоо. Амар ингийн. Тэрс тэрнээс тэнгэрээс гал буугаал өстө хүн танд ирж иш үзүүлээл чи одоо тийх болно. Тэгээ зарим төгөл хийгдэх л бах. Тэгтэл зүгээр л таны төр хэлчихэж шин. Бурхан нүдийн нэ гэж Есүс Христ магадгүй хэлж байгаа. Чин зүргийн нүдийн нэ гэж амьдрал нь юу болж харуулаач. Нээлээ. Ийм зүс болж исэн юм уу? Гайхалтай босъё. Юу өвтээд байгаа. Унтхаа болий. Гөө. Номлж ш. Ямар урд үлээж авч байна. Яа. Дуусаагүй шүү. Дуусаагүй шүү. Цаг болсон юм уу? Болоогүй. Ямар ийм л авах хэрэгтэй аахгүй. Бос хэл босч штэ. Ёо. Гайхалтай. Бурхан ингэж л ажиллаж байна да. Тавина. Манайхаа ингэж л ажиллаж байна да. Ойлгож байна уу? Мэдэж байна уу? Харж байна уу? Тэ?
Тэгээ Есүс Христ ч гэсэн ариун сүнс дотор яаж баярлаж ирсэн. Одоо би сүүлийн Лук 10 дугаар бүлэг дээр нэгээс нь 70 хүнийг өөрийнхөө өмнө илгээсэн байгаа хотууд руу. Тэгэхээр Бурхны хаанчлал ойрхон байна те. Бурхны үгийг тунлуулахаар 70 хүнийг илгээсэн байгаа. Тэгээ тэр 70 хүнийг яасан? Юу хийхээр явуулсан? Өвчтөний нэг идгээ муусан сүнсийг зайлуул Бурхны хаанчлал ойрхон байна гэж тунхаглал. Тэрнээс Христ нэг юу яасан хүмүүсийг юу лээ? Гимигээгүй өвцөнийг идгээгээрээ. Тийм хараал эцгийнхээс дамжсан тийм юмтай үний бити идгээгээрээ гэж хэлээгүй өвчтөнийг нийлгэсэн байхгүй. Тэгэхээр бидний сэтгэлгээ бүхэл зүйлсээ одоо ингээ өөрчлөөрэй. Яг л Бурхны харж байгаа шиг хараарай. Бурхан юунд баярлж байгааг хараарай. Бурхан юунд баярлж байгааг хараарай. Сонсоорой. Нүдэ нээгээрээ хүүхдүүдийн төлөө юунд талархаж байгаа хүртэл хараарай. Эцгийнхээ төлөө. Бүхэл эцгийнхээ төлөө. Ах トゥ өнөрийнхээ төлөө. Өчтөр манай дүү бас нэг асуудал орсон гэдээ манай ээж над руу ярьсан байгаа. Тэгээд би тухайн үед байж байгаа шууд сүнслэгч тунгалж хэлсэн байхгүй. Ингэх болно. Ийм зүйлээр өөрчлөгдөх болно гэдэг. Гэхдээ нэг юм тэр чи итгэж биш дээ. Миний дотроос нэг юм орж ирсэн. Тэр чи итгэж биш дээ. Тэр чи муу зүйл хийгээд дээ шүү дээ. Ингээд дээ шүү дээ. Тэр зүйл хамаагүй юм байна. Тэр дүү чиний дүү бол чамтай бас холбоотой. Тэр бурхан чам дээр ажиллаж исэн бол тэр дүү чинь ч бас аврах боломжтой. Муу нэг юм бол бидрийг үнэхээр төрөлжүүлэх хүсдэг. Амар олон стандарт, амар олон тэм зүйлсийг бидний өмнө тавьдаг. Нэг л хэцүү юм шиг. Бурханд итгэх нэг л хэцүү юм шиг. Бурханы ажил гэхээр нэг л амар хүнд юм шиг. Магтна гэхээр нэг л шаналтай юм шиг. Зовлонтой юм шиг. Тэ? Нийгэм гараа үйлчлэхээр нэг л болохгүй юм шиг. Юмс болохгүй байгаа юм шиг. Ингэж харагдуулах хүсдэг. Харин Бурхан маш энгийн. Эдгэр болоо. Очоод тунхагл болоо. Очоод тэр үеийн өвчт яадгүй. Шумбал болоо хэдэд. Ийм энгийн. Ийм л энгийн ажиллаж байгаа Бурхан юу гэж байна? Тэр 70 хүн явж ирчээд тэгээд яадгүй баярлалтай штэ. Муу сүнс бидний таны нэрээр бидний хэршээлд орж байгаа харахтаа бид тэр баяртай байна. Гэсэн Есүс. За яг энэ наатан зүйлээ нэгч баярлаад явах бай. Зүгээр тэнгэрт нэр чинь бичигдсэндээ. Тэ? Бурхны үгт болсон тул баярлал. Энэ зүйл зүгээр л энгийн зүйлс эхэлж байгаа байхгүй. Зүгээр энэ зүйл зүгээр л байдаг зүйлс. Харин бидний баярлах гал шалтгаан бол Бурхны үгт болсон доо. Бурхантай хамт алхдаг та. Бурхан намайг сонгосон доо. Бурхан намайг суулгаж байгаа да. Бурхан намайг ялалдаггүй дээ. Бурхан намайг зөвдөгдөг. Бурхан намайг үнний зам руу дууддаг. Намайг замба үнэн амьдэр байлгадаг. Тэр миний тэр үнэхээр ариун сүсийг өгсөн. Тэр хүч миний тэр одор шүү дээ ажилласаар байгаа. Тэр намайг эдгээдэг, намайг чөлөөлдөг. Намайг бүхэл зүйлээс хамгаалдаг. Яг л миний аав. Миний төлөө яаж алхдаггүй. Яаж намайг нөмрөөрөө хамгаалдаггүй. Яг л тэр таныг тэгж хамгаалж байгаа байхгүй. Тэгээ Есүс ариун сүнс дотор үнэхээр баярлсан. Тэгээд хамгийн 10:21 яг ихний бүгдийг уншиж чадахгүй учраас 11-ээс ингээ үйл явдал болоод ингээд ирээд тэр хүмүүс ирээд тэгээ Есүс яасан? Ариун сүнс дотор үнэхээр баярлаж эцэгтэй магтаалыг өргөсөн. Ариун сүнс дотор баярлсан биш те. Түүний өмнө хүүхдүүд нь алхаж байгаа да. Тэгээ түүний өмнө алхах гэсэн хүмүүс алхаад ажлыг хийгээд үнэхээр дуусгаад ирж байгаад нь ариун сүнс дотор баярлсан биш үү? Тэр муу нэг ингээд хөл доороо гიშгэлээд тэгээд Бурхны систем, Бурхны хаанчлал, Бурхны харж байгаа харааг тунгалахад Бурхан баярлж шít. Бурхны хаанчлалыг тунгалахад, Бурхны эрх мэдлийг тунгалахад, Бурхны хүүхдүүд яаж алхдгийг тунгалахад, яаж идгэр чөлөөлтийг хийдгийг, яаж энэ нийгэм өвдсөн байгаа нийгмийг эдгэж байгааг. Заавал өвчин гэхээр би дээр өвчин битгий бодоорой. Энэ нийгэм дээр өвжилсэн байгаа үүрүүд тэр эдгэж шít. Одоо чи ингэх болно. Бурхан одоо чамаа хилж байна. Яг нь утаа зайлах болно. Миний үе хооч, миний үр хүүхдүүд эрүүл агаараар амьсгалах болно.
Тэ Нямбатарт ямар мэрэгэн ухаан хэрэгтэй байгаа нь түүний өгдөх болно. Түүний ажил туслахуд өгдөх болно. Түүнийг үнэхээр хүчрэх болно. Түүний сүнсийг хөдлөх болно. Яг бидний үр хөлтөд утаатай амьдрах ёсгүй шүү дээ. Хордох ёсгүй шүү дээ. Бид нар эвлэрэх ёсгүй. Энэ зүйлс төр зүгээр гараа тунгалаа зогс. Бидний өгж байгаа татвар бидний төлөө зориулагдах болно гэдгийг тунгал. Хэн нэгний карманд ордог биш, хэн нэгний ажлыг дэмждэг биш. Бурхны хүүхдүүдийн өгсөн мөнгө яхаараа өөр хэн нэгнийг санхүүжүүлж хийх ёстой. Энэ үгийг тунгал тэгэл болоо. Тэгээд тэр мөнгө таны төлөө зарцуулагдах болно. Таны эрүүл мэндийн зарцуулалтаар зарцуулагдах болно. Таны үнэхээр тэтгэврийн төлөө зарцуулагдах болно. Энэ нийгмийн халамжууд бүхэл зүйлсийн төлөө зарцуулагдах болно. Зөв зүйл рүү бидний өгсөн санхүү мөнгө орох болно. Энэ зүйлсийг хараад идэг. Матгүй өвчин эдгэж чадахгүйгаа өвчнүүдийг ч хүртэл бид нар Бурхны илтгэж болно шүү дээ. Маш энгийн бүх зүйл боломжтой. Энэ зүйлд гэхдээ Бурхны хүүхдүүд гарч ирээд түүний нэрийг тунгалахад боломжтой. Бурхан хэлдэг миний нэрийг тунгалах хүмүүс таа байна. Миний хүүхдүүд таа байна. Тэ? Надтай хамт байх нэгнүүд таа байна. Би байна л гэж та нар зогсох ёстой байхгүй. Яагаад гэвэл энэ газар та сууж байгаа, энийг та сонсож байгаа. Монгол улс дээр Бурхан ажилласаар байгаа. Монгол улс дээр гайхалтай ажлуудыг хийсээр байгаа. Тэгэхээр Бурхан юу вэ? Би өөрийнхөө оршихуугаар, өөрийнхөө хүч чадлаар, өөрийнхөө ариун сүнсээр, өөрийнхөө хүүхдүүдээр өөрийнхөө сүмийг босгож ирэхийг хүсэж байна. Зарим магадгүй дотроо гоё ч юм ингээд гоё болоод байгаа боловч яг сүмийн Бурхны үдээр харах юм бол тэр сүм гэхээр юу ч хүн орцсон. Юу алдснаа ч мэдэхгүй тэдэр. Яаж яваагаа ч мэдэхгүй. Тэгтэл гоё магтаалэн, залбираалэн, Бурхан ингэж чинь тэгж ингээл яриалэн. Тэгтээ тэр Бурхан байхгүй байхгүй. Зүгээр л тэр гоё загвар болцсон. Гоё юм хийгээд байна. Яг л тийм Бурхны хүсэж байгаа тэр магтаал, Бурхны хүсэж байгаа тэр үгүүд, Бурхны хүсэж байгаа тэр тунхагууд юмсыг бүтээж байна. Юмсыг идгээж байна. Бидэрт харуулж байна. Бидэнд илчилж байна. Харин та босоод одоо зогсгол үлдээд байна. Хөл дээрээ зогс. Бурхны үгийг тунхал. Тэ? Бидний бизнес хийж байгаа нэгэн одоо ээдээ ч юм уу. Их мөнгө олох ёстой шин. Хүчтэй байх ёстой. Бурхны үгийг тунхлах ёстой. Тэр салбар дээр эзлэх ёстой. Бурхан үсэж байгаа шүү дээ. Тэрнээс Бурхан энэ нэг мөнгөтэй болчихвол ингэж баг. Үгүй шүү дээ. Сэтгүүгээ арилга. Хүчтэй бол бат цогс. Өөртөө ажил дээр бат цогс. Өөртөө ажлыг Бурхан яаж хүсэж байгааг хар. Тэг Бурхан яаж байршуулж байгааг хар. Бурхан үнээр сайн сайхан зүйлийг өөр хүүхдүүдэд хүсэж байна. Тэр зүйлийг аав. Тэгээд тунхал зогс. Тэгээд таныг хэн нэгэн харах болно. Чиний тэр нэг л юм байна. Хүмүүс аяндаа өөрсдөө ирнэ. Та сайн мэдээ тараах гадах шаардлага байхгүй. Тэр хүн тань руу өөрөө ирнэ. Тэгээ та тэрэнд миний итгэдэг Бурхан ийм ингэж хийдэ. Миний итгэдэг Бурхан ийм зүйлсийг ингэж харж байгаа. Миний итгэдэг Бурхан юмсыг ингэж хөдөлгөж байгаа. гэдгийг та тунгалах болно. За одоо жигнэсээ басцгаая. Одоо басцгаая. Бүгдээрээ үнэхээр Бурхны өмнө очицгаая. Бурхны өмнө та бол ариун сүм. Таны дотор ариун сүнс байгаа. Таны дотор ариун сүнс хүчээрээ ажиллаж байгаа. Та бол Бурхны ариун нэгэн гэдгийг өөртөө тунхвал. Би бол Бурхнаар угаагдсан, Бурхнаар эдгээгдсэн, Бурхнаар чөлөөлөгдсөн. Би бол ариун Бурхны хүүхэд. Би бол Есүс Христийн цусаар угаагдсан. Би бол чөлөөлөгдсөн нэгэн гэдгийг тунхвал. Бурхан намайг сонгосон, миний сүнс Бурхны сүнстэй нийлээд Бурхны хүүхэд гэдгийг тунгалж байна. Та бол миний итгэлийн эцгүүдээр ажилдаг Бурхан. Ажилласаар ирсэн. Тэр ажлуудыг би одоо улам илүүгээр өвлөн авч байна. Тэр ажлуудаар би бат цогсож байна. Тэр зүйлсийг би үнэхээр нийгэмдэр тунгалж байна. Би үнэхээр юмсуудыг нурааж байна. Энэ зөв хүч бол би биш, харин миний дотор оршиж байгаа Бурхан, ариун сүнс, Бурхны хүч чадал ажиллаж байгаамаа. Энэ бол таны оюухан биш, таны биеийн хүч чадал, таны гайхамшиг биш. Энэ бол таны дотор ажиллаж байгаа Бурхны сүнс, Бурхны хүч чадал.
Бурхны хүүхдүүдээ босгож ирээд байршуулж байгаа тэр хүч чадал. Тэр бол хүч чадал. Тэр бол эрх мэдэл, тэр бол амар тайван, тэр бол зөвхт байдал юм аа. Тэр бол хүч чадал гэдгийг та тунгалаач. Бурхны хүч чадал. Бурхан бүх зүйлсийг бүтээсэн гэж та тунгалаач. Түүний гарт бүх зүйлс байгаа гэж тунгалаач. Түүний дотор бүх эрх мэдэл байгаа гэж тунгалаач. Түүний дотор алт мөнгө байгаа гэж тунгалаач. Энэ газар дэлхий тэр гараараа барьж байгаа гэж тунгалаач. Үнэхээр тэр гараа барьж байгаа бол таа ч бас барьж байгаа. Учир нь Бурхан тантай хамт байгаа. Бурхан таны дотор байгаа. Бурхан танаар ажиллаж байгаа. Тэр хүмүүстүүдийг танд өгсөн. Зогс. Өөрсдөө байр дээр очиод зогс. Тэгээ Бурханы нэрийг тунхагл. Гэр орон дээрээ тунхагл. Хүүрүүх дээрээ тунхагл. Монгол улс дээр тунхагл. Ажил дээрээ тунхагл. Би ийм байх болно. Яагаад гэвэл Бурханы хүүхэд учраас, Бурхан намайг байршуулсан учраас би нийгэм дээр алхах болно. Миний хөл хүчтэй байх болно. Энэ бол би биш, харин миний Бурхан ажиллаж байгаа. Миний эцэг энэ ажлыг хийсэн учраас, миний эцэг намайг байршуулж байгаа учраас би байран дээр очиж байгаа. Тэрнээс би Бурханаар сонгогдсон энэ газар ирсэн. Би өөрийнхөө хүч чадалтайч биш. Би өөрийнхөө сайн сайхандайч биш. Би өөрийнхөө өнхөр алхаан дээрч биш. Бурхан намайг сонгож ирсэн. Тэгсэн бол юу бүх юмс ажиллах болно. Бурханы хүүхдүүдийг залбирлахад юмс байх болно. Идэрхэд идэрнэ, чөлөөлөхөд чөлөөлөгдөн, өвчтөө нэгэн шанс нэгнүүд Бурхан руу ойртох болно. Бурханы эрх мэдлүүд дүүрнээр ажиллах болно. Үнэхээр хотын сүм дээр, үнэхээр хүүрх нэг бүрг хөрөлтөөр хотын сүртэй хамааралтай Бурхан ажиллаж байгаа. Хар нүдээ нэ. Нүдийн нээгч аа, чихийн нээгч, амын нээгч. Бурхан сонсохгүйгээр дүлий гэж юу? Бурхан харахгүйгээр нүдгүй гэж юу? Бурхан туслахгүйгээр түүний гар тийм богино гэж юу? Үгүй. Та хүүхдтэй байх болно. Таны хүүхдүүд хүчтэй байх болно. Таны үүрс сад хүчтэй байх болно. Танаа гэр бүл дээр муу нэгний ажиллагаа явагдахгүй байх болно. Тэр ажиллагаа явагдах нь битгий хэл, бүр таны нэрийг хэл, сонсоод айх болно. Чин зөргийн гэр бүл магадгүй, булган тамирын гэр бүлд сонсоод айх болно. Чичрэх болно. Идрээс л хол бай. Идрээс л хол бай. Эдний дотор юу вэ? Эдний дотор ажилдаг тэр зүйлсээс би хол бай. Би өөр зүйлс рүү явъя гэд явна тэр. Энэ эрх мэдэл бидэнд өгөгдсөн. Бурханы хүүхдүүдэд өгөгдсөн. Энэ эрх мэдлийг би Есүс Христэнд дээр нээж байна. Тэр байдлыг эрх мэдлийг уурсгаж байна. Энэ эрх мэдлийг үнэхээр хаасан бүхэл зүйлсийг нээж байна. Есүс Христийн нүдээр бид харж байна. Есүс Христ хэлсэн байгаа. Би эцэг рүүгээ явж байна. Миний араас ирж байгаа хүмүүс надаас ч илүүгээр энэ газар дэлхийд хаанчлах болно. Миний хийдгээс ч илүү зүйлийг хийх болно. Гайхалтай гэж юу? Тэр зүйлсүүд бидэнд өгөгдсөн байхгүй юу? Тэр их мэдлүүд бидэнд өгөгдсөн байхгүй юу? Тэр их мэдлийг би чөлөөлж байна. Би нээж байна. Бид бол зүгээр Бурханы хүүхдүүд. Бид эцэг өмнө очиод эцгийн зүрхийг эрхлүүлдэг хүүхдүүд. Бид эцгийнхээ зүрхийг мэддэг хүмүүс. Түүний зүрх юуг харж байгаа? Түүний оюу бодол хаана алхаж байгаа? Юуг хийж байгаа? Тэр бүх зүйлсийг бид хардаг байх болно. Бурхан биднийг байршуулсан, бидний ажил дээр нь байршуулсан, биднийг үнэхээр нийгмийн салбар нэгүүдээр байршуулсан. Энэ бол Бурханаас өгөгдсөн бэлэг, Бурханаас өгөгдсөн хүч чадал байхгүй юу? Хүч чадлын дагуу бид алхдаг, хүч чадлын дагуу би юмсыг хийдэг, хүч чадлын дагуу би юмсыг уурсгадаг. Тэр хэрэг мэдл бол бидэнд өгөгдсөн гэж бидний газар тунгалж байна. Халелуя гэж бид тунгалж байна. Тэр их мэдл бидэнд өгөгдсөн. Энэ бол зөвхөн Бурханы хүүхдүүдийн их мэдл. Энэ бол зөвхөн Бурханы хүүхдүүдийн хийх зүйлс. Энэ бол бүхэн Бурханы хүүхдүүдийн эзэмших зүйлс. Бурханы хүүхдүүд гарч иж байгааг харахад дэлхий баярлах болно. Уус таныг харж байна. Нийгэм таныг харж байна. Бурханы хүүхдүүд гарч ирээч. Энэ зүйлсийг эзлээч. Энэ зүйлсээр Бурханы үгийг тунгалаач. Алхаач гэж хүсэж байна. Олон хүмүүс таныг хүлээж байна. Бурханы хүүхдүүд босч ирэхийг хүлээж байна. Түүний үгийг тунгалахыг хүлээж байна. Бүх бүтээлүүд хүлээж байна.
Энэ нийгэм таныг хүлээж байна. Аваач. Хүч чадaltaа нэгнүүд гарч ирэхийг хүсэж байна. Аваач. Бурхан өгч байна. Бурхан хүүхдүүдэд харамгүйгээр өгч байна. Тэр зүйлсийг ав. Тэгээ алах. Тэгээ эзэмш. Яаж эзэмсдгийг ариун сүнс танд мэрэгүү ухаанаар харуулах болно. Яаж алахыг ариун сүнс танд зааварлах болно. Яаж алахыг ариун сүнс бидэнд зааварлах болно. Ариун сүнс одоо хүртэл ажилласаар байна. Таны дотор байгаа. Идэг. Зүгээр л идэг. Миний дотор ариун сүнс байгаа. Миний дотор ам байгаа. Миний дотор тэр ам байгаа. Ам боожж байгаа. Тэр амийг аваад би алах болно. Би хүчтэйг туусах болно. Миний хүч хүчрэх байх болно. Яг тэр хүч өгсөн учраас, тэр хүч ажиллаж байгаа учраас би ямар байх нь хамаагүй аваа. Би гоё сайхан байх нь хамаагүй. Харин та намайг гоёор харж байна. Та намайг сайхнаар харж байна. Та намайг хүчрэхээр харж байна. Та намайг үнэхээр байр суурьнд нь аваачиж байна. Та намайг үнэхээр сайнаар харж байна. Та намайг эдгээсэн, та намайг чөлөөлсөн. Тэр л нэгэн миний дотор ажиллаж байгаа. Тэр амьдлалтан дээр ажилласан тэр хүч, Есүс Христийг үнэхээр амьдлсан тэр хүч одоо миний дотор байгаа. Би юмст амьмыг өгөх болно. Тунхаараа би юмсыг эдгэх болно. Гайхалтай зүйлсүүд хийгдэх болно. Энэ бол хотын сүмээр хийгдэх болно. Бурхан хотын сүмийг харж байгаа, ширтэж байгаа. Үнэхээр Бурхан хотын сүмийг харсан бол түүнтэй хамааралтай бүх хүмүүсийн дээр харж байгаа. Үнэхээр тэр хамааралтай бүх хүмүүсийг ширтэж байгаа. Өсвөрийн үе байна уу, хүүхэд байна уу, настай хүн байна уу, өвчтэй байна уу, өвчнгүй байна уу, эдгэрсэн байна, эдгрээгүй байна уу? Бүгдийг харж байгаа. Бүгдийг эзэмших чинь, бүгдийг гартаа барих чинь. Танд талархаж байна. Танд алдрыг өргөж байна. Танд магтаалыг өргөж байна. Ирэх өдрүүдийг өргөж байна аваа. Ирэх өдрүүдийг өргөж байна. Гайхалтай зүйлсийг би харж байна. Гайхалтай зүйлсийг би харж байна. Гайхалтай зүйлсийг би тунгалж байна. Гайхалтай зүйлсийг Бурхны хүүхдүүд тунгалж байна. Тэр зүйлсийг гараараа барьж байна, мэдэрч байна. Тэр зүйлсийг би өөрийн болгож байна. Тэр зүйлсийг би оюун бодол дотроо үржүүлж байна. Жимс болгож байна. Тэр зүйлсийг би сүнсэн дотроо тарьж байна. Тэр зүйлсийг би үнэхээр гартаа бариад тийм ээ гэж тунгалж байна. Тэр зүйлс үнэхээр бодиттой болж байна. Бурхны зүйлсүүд бодитоор хийгдэж байна. Бурхны зүйлсийг би бариад алхаж байна. Бурхны зүйлс миний дотор ажилласаар байна. Бурхны зүйлс намайг үнэхээр шинжүүлж байна. Битгий зогс үргэлжлүүлэн алах. Битгий зогс үргэлжлүүлэн алах. Битгий зогс үргэлжлүүлэн тунгал. Битгий зогс миний нүдээр хар. Миний зүдээр хар. Энэ ертөнцийг хар. Энийг хар. Тэгээ юм хийгдэх болно. Хүүсэр нэгэн хүүхдтэй болох болно. Өвчтөө нэгэн идэрнэ. Бидний төлөө санхүү ажиллах болно. Бидний төлөө бүр санхүү бидний төлөө уурсан орох болно. Учир нь алт мөнгө Бурхных. Тиймээс Бурхных юм бол түүний хүүхдүүдийнх, түүнтэй хамааралтай бүгдийнх. Бурхны дээр зүгээр хар, зүгээр итэг, тэгээд тунхагл, тэгээд тэр зүйлсээр бат зогс, түүнээс юу ч битгий холд. Тэгээд ганцхан аврал байгаа нь Бурхан байгаа. Бүхэл зүйлс Бурхны эрх мэдэлд байгаа. Бурхны эрх чөлөөнд байгаа. Түүнийг ав эзэмш. Бурханд алдрыг өгье. Халелуя.